네. 같이 그럼 기도하겠습니다. 네, за хамтдаа залбираад эхэлцгээе. 네. 걸어가시고 자비로우신 하나님 아버지 은혜와 사랑을 감사드립니다. Ариун бас хэмжээлшгүй ивэлтэй эзэн бурхан минь танд талархлыг өргөе. 지난 겨울 방학 동안 저희들을 지켜주시고 보호해 주셨다가 이렇게 다시금 하나님 말씀을 들을 수 있는 귀한 시간 허락해 주신 것을 감사드립니다. Эзэн минь та хүйтэн өглөөний өдрүүдэд бид нарыг хамгаалж удирдан энэ цагт хамтдаа дахин таны өмнө таныг сурахаар цуглах боломжийг өгснөд илүү талархъя. 저희가 심히 연약하고 부족하지만 하나님의 말씀을 저희들에게 주시고 Эзэн минь биднээс хол дорой боловч та биднэрт өөрийнхөө үгийг өгөөд 성령께서 진리 가운데 저희 속에서 크게 역사하여 주시옵소서. ариун сүнс та үнний дотроос бидний дунд ажиллаж өөрийнхөө хүслийн дагуу авралын үйлсүүдийг таны үйлсүүдийг биелүүлэх болтугай. 또 우리 통역하시는 오왕재치 씨 하나님께서 붙들어 주시고 부족한 종을 긍휼히 여겨 주시옵소서. Эзэн минь өнөөдөр таны үгийг дамжуулах хүн болон таны үгийг орчуулах хүмүүстэй хамт байж та бас удирдан чиглүүлэх болтугай. 예수님 이름으로 기도드립니다. Есүсийн нэрээр залбингуулаа. 아멘. 아멘. 네. 이사야서를 계속 하도록 하겠습니다. За бүгдээрээ Исая номноос үргэлжлүүлээд үзнэ. 이사야서는 18장입니다. За Исая номны 18 дугаар бүлгийг үзэх юм. 네, 이사야 18장 1절 말씀부터 말씀을 보도록 하겠습니다. 네. За бүгдээрээ Исая 18-ийн 1-ээс эхлээд үзэх юм байна. 네. 이사야 18장은 이집트가 황무하게 될 것이다라고 말씀하시고 계십니다. За энэ Исая номны 18 дугаар бүлэг болохоор Египтийн талаар Египт ингээ хоосч болох талаар хэлсэн агуулга гарч байгаа. 이집트는 그 당시 과거에 세계의 패권 국가였습니다. 제일 강대국이었어요. За тухайн үед болохоор Египт бол бүр дэлхийд хамгийн номер 1 байх ийм улс байсан юм. 그러니까 이 유다 백성들이 북쪽의 그 아시리아 세력을 두려워해서 이집트를 아주 몰래 이집트와 이렇게 외교적으로 가까이 지내고 있었습니다. Тэгээд тухайн үед болохоор Израильчууд яасан гэхээр хойд Израиль Ассириас ингээ айжсэн. Тэгээ Ассириас айжсэн учраас одоо цаагаараа давхар хамгаалт маягаар Египтүүдтэй ингээ нууцаар одоо гадаад харилцаа гэж ярьдаг шүү дээ. Тийм гадаад харилцаа ингээ тогтоох гэж оролдож исэн. Ийм үе. 하나님께서 보실 때는 이집트를 의지하고 있다는 거죠. 네. Нэг талаараа бол тийч одоо Египттэй гадаад харилцаа тогтоох гэдэг чинь Египтэд найдах гэдэг гэсэн үг шүү дээ. Гэтэ бурхан тэрийг харахтаа. 그래서 18장 1절에 보니까 슬프다. 저 에티오피아 강 건너편 날개치는 땅아 말씀하셨죠? За тэгэхээр 10 за нэгдүгээр зүйлийг харах юм бол нэгсэлээрээ Этиопийн эсрэг талд байгаа нэгдгүүдаа та нар ингээ гашуудалтай яа гэж ингэж хэлсэн. Хөөр хэлэлтэй юу гэж хэлсэн. 그 이디오피아 바로 위에 이제 이집트라고 하는 거대한 국가가 있잖아요. Этиопийн одоо дээд хэсэгт нь буюу ертөнцийн зөвөрөл хойд хэсэгт нь болохоор Египтийн улс байгаа гэсэн үг тийм. 2절에 갈대배를 물 위에 띄워 바다로 사절들을 보내는 자들아 너희 재빠른 사신들아 말씀하셨어요. За хоёрдугаар болохоор юу гэхээр гол мөрнөөр хуваагдсан газрын хүчрхэг дарангуулагч үндэстнүүдээ гэж хэлсэн. 18장 맞죠? 네, 18장.
네네네. 18장 음, 2절. 네. 그 그렇죠. 갈대로 만든 배는 아주 그 빠른 배입니다. 상당히 음, 배는 약하지만 상당히 속도가 빠른 그거는 무슨 음. 배가 이 교회 자체가 우리 하나님의 일을 위해서 있지만 나도 여기 와서 불편한 게 있어도 아주 빠른 속도가 나는 배입니다. За тэр нэг даруул одоо тэр даруулт замнууд гэж гарч байгаа гэж байна. Энэ даруулт цагууд нь маш хурдтай 그 энэ 갈대 загваруудыг хэлж байгаа гэж байна. 갈대배를 띄워가지고 이집트에 몰래 그 사신들을 보내는 거예요. 유다에서. Мгм. За тэгэхээр энэ нөгөө нэг гол юунуудаас харах юм бол тэр хүмүүсийг одоо тэр дадлавчдангуудыг бас бурхан яаж тэднэр рүү илгээнэ гэж ингэ хэлсэн гэсэн. 의지하는 거죠. 보호해달라고. Тэгээ ерөнхийдөө тэд нэр одоо Египтэд итгэн найдаж ирсэн тий. Таван найдраад тийш нь тавьж ирсэн гэсэн үг тий. 너희 재빠른 사신들아, 키가 크고 피부가 매끄러운 민족, 곧 원근의 백성들에게 두려움을 주며 강들로 나누어진 땅에 사는 강하여 적을 짓밟는 민족에게로 가라 그랬습니다. Тэр тэднийг өндөр нуруутай тэгээ зөөлөн арьстай. Тэгээ хол ойрыг айлгсан ард түмнүүд рүү буюу гол мөрнөөр хуваагдсан газрын хүчрхэд харгуулагчнууд руу яваарай гэж хэлсэн. 그 이집트 사람들이 키가 크고 피부가 아주 매끄럽고 피부가 좋은 것 같아요. 그리고 원근 백성들에게 두려움을 주는 그런 사람들이라는 거죠. Өөрөөр хэлбэл энэ дээр гарч байгаа өндөр нуруутай зөөлөн арьстай тэгээ хол ойрыг айлгаадаг ард түмэн гэж хэлж байна. Египтүүдийг хэлж байгаа гинэ. Тэгээ тэднэр лугаа яваа гэсэн утгаар хэлсэн. 그 42장 14절에 보시면 42장 14절에 그 한번 보시겠어요? 42장 13절 14절 좀 읽어주시겠어요? 13절 14절. Исая номны 42-ын Исая 42-ын 13 14-ийг одоо унших гэж байгаа шүү за. За энэ дээр юу гэсэн гэхээр энэ чинь эзэн дайчин мэт урагшилж дайнч ир мэт зүтгэн босоод хашгиран ухайлж дайснаа гарнаа. Би удаан хугацаагаар дууга хурааж бие барьлаа. Одоо би төрөх гэж байгаа эмэгтэй мэт хашгирч хоосруулн сүйтгэж бүхнийг залгих болно. 네. 아멘. 거기 보시면 너희가 이 땅에 살지 않겠다고 말하면서 여호와 하나님의 음성을 듣지 않고 14절에 전쟁도 보이지 않고 나팔 소리도 들리지 않으며 양식으로 굶주리지도 않는 그 이집트 땅 거기 가서 살겠다고 말한다는 거예요. 목사님 죄송해요. 여기 이사야 42장 아닌가요? 예, 이사야 40 미안합니다. 예레미야입니다. 미안합니다. 아, 예레미야. 예레미야요? 아, 예레미야 92장인데 쇼. 자, 비 дахиад уншаад. 예레미야 42장 예레미야 42장 13절 14절. 네네 좀 읽어주세요. 네네. За, Иремья 42-ын 13 14 байна. За, би уншия. Харин та нар Бурхан эзнийхээ дуу хоолойг сонсохгүйгээр бид энэ нутагт амьдрахгүй гэж хэлсээр ингэхдээ үгүй харин бид Египтийн нутаг руу явнаа. Тэнд бид дайныг харахгүй, бүрээн дуу сонсохгүй, талхаарч үлсэхгүй. Бөгөөд тэнд бид амьдрах болно гэвэл гэсэн. 아멘. 네. 이 땅에 살지 않겠다고 말하면서 하나님의 음성을 듣지 않아요. За эднэр болохоор их 13 дахь хэлсэн бидний нутагт амьдрахгүй гэж хэлээд Бурханы үг сонсохгүй гэсэн. 그리고 전쟁도 없고 나팔 소리도 들리지 않고 양식으로 굶주리지도 않는 저 이집트 땅에 가서 잘 살아보겠다고 행복하게 살겠다고 말한다는 거예요. 유다 백성들이. Тэгээ Юдагийн ард түмэн юу гэсэн гэхээр бид нэр энд амьдрахгүй учраас таны үг сонсохгүй харин бид нар дайн байхгүй, бүрээн дуу сонсогдохгүй, тэгээ өлсгөлэн байхгүй, Египт руу очиж амьдрнаа гэж ингэж хэлсэн гэж. 유다 백성들이 살고 있는 이 가나안 땅은 어떤 땅입니까?
Одоо Юдагийн ард түмэн амьдарч байгаа энэ Канааны газар ямар газар вэ? Канаанууд. 약속의 땅이죠. Нэг үгээр бол бурхан амласан амлалтын газар байгаа. 하나님께서 항상 함께 하시는 땅이라 그러셨어요. Бурхан юу гэсэн гэхээр бурхан өөрөө би үргэлж хамт байх болно байх энэ газар гэж ингээ амласан. 신명기 11장 12절에 보시면 Мгм. 신명기 11장 12절. Мгм. Дэд хууль номны 11-12-ыг авах юм бол 읽어드릴까요, 선생님? 누가 한번 찾아서 한번 읽어보시겠어요? 신명기 11장 12절. Хавцан дээр хүмүүсээ за тэгвэл та дэсэн нэг нь дэд хууль 12 11-ийн 12-ыг уншиж өгөх үү? дэд хууль 11-ийн 12. 11절 12절 읽어주세요. 11절 12절. 네, 11절 12절. 11이 12-ийн дэд хууль 11-ийн 12. 11절 12절 두 절 읽어주세요. За дэд хууль 11-ийн 11-12-ыг хамтд нь уншия. 11-12. Харин та нарын эзэмшгээр Йорданыг гатлах гэж байгаа тэр газар нь Тэнгэрийн хур бороогоор ундаалдаг өндөй толгодын орой орон агаад Бурхан эзний чинь асран хамгаалдаг орон юм. Бурхан эзний чинь мэлмид жилийн эхнээс эцэс хүртэл түүнийг үргэлж толдон байдаг. 네. 너희가 들어가서 살아야 할 그 가나안 땅은 이집트 땅하고는 다른 땅이라고 말씀하셨어요. Энэ дээр үсгэлээ та нарын очиж амьдрах гээд байгаа тэр одоо Бурхны амласан тэр газар бол та нарын амьдрах гээд байгаа Египтээс өөр газар гэдгийг ингээ хэлж өгсөн. 이집트 땅은 그 농사짓기가 좋은 땅입니다. Египт бол яг үнэндээ нөгөө тариалангийн бол боломжийн газар байгаа тариалан тарихад. 근데 이 가나안 땅은 골짜기도 많고 비가 내리면 물을 이렇게 흡수하는 땅이에요. За тэгэхээр харин энэ нөгөө нэг юу Бурхны өссөн Канаан газар болохоор чинь дов толгод ихтэй тэгээд бороо орох юм бол маш их ингээд нөгөө нэг чиг ихтэй ийм газар байна. 그런데 그곳은 여호와 내 하나님께서 돌보시는 땅이다. Гэхдээ Бурхны өсгөлөөрэ тэгсэн ч гэсэндээ тэр газрыг бол Бурхан би өөрөө асран хамгаалдаг газар юм гэж хэлж байна. 그리고 두 번째는 여호와 내 하나님의 눈이 연초부터 연말까지 항상 함께 하시는 땅이다 그러셨죠. Тэгээ бас юу гэсэн хэлээрээ Бурхан тэгсэнтэй эзэн Бурхны мэлмий жилийн эхнээс хавлаад жилийн эцсийг хүртэл үргэлж тэр газрыг толдон байдаг юм аа гэж хэлж байна. 어디에 가서 내가 살아야 되느냐? 어디서 하나님의 일을 내가 해야 될 것이냐? 중요한가요? Бид нэр ингээд бид нэр хаана очиж амьдрах ёстой вэ? Хаана очиж Бурхны ажлыг хийх ёстой вэ гэдэг зүйлүүд чухал уу? Ер нь. 아브라함이 이 조카 롯과 무슨 문제가 생겼죠? Авраамын талаар хэлээ бодож үзье. Авраам өөрийнхөө одоо үеэл Лоттой ингээ асуудал гардаг тий. 그때 아브라함이 조카의 롯에게 뭐라고 말했습니까? Гэтэ Авраам тэр үед Лотод юу гэвэл 야, 네가 오른쪽을 택하면 내가 왼쪽을 택하고 네가 왼쪽을 택하면 내가 오른쪽을 택하겠다 말했죠. Тэгээ Авраам юу гэвэл Лот руу эхлээд сонголтыг өгдөг тий. Тэгээд за чи хэрвээ баруун зүгийг сонгоё гэвэл би зүүн тийш явъя. Хэрвээ чи зүүн зүгийг сонгоё гэвэл би баруун тийш явъя гэж ингэж хэлдэг. 그래서 롯은 그 사람의 눈에 보기에 좋은 살기 좋은 곳을 택했어요. 소돔 고모라를 택했죠. Тэгээ харин Лот яасан гэхээр яг хүний нүдээр харах үед боломжийн амьдрах боломжтой гой харагдсан газрыг сонгосон тий. Нэг талаар тэр чинь Содом болон Гоморагийн тэр нутгийг сонгосон. 지금으로 말하면 살기 좋은 곳, 장사하기 좋은 곳, 아이들 교육시키기 좋은 곳, 예, 그런 곳을 선택한 거예요. Одоогийнхоор ярих юм бол нөгөө нэг тухайд Лот ямар сонгосон гэхээр одоогийнхоор амьдрах том боломжийн хүүхдүүдийн хичээл сургуульд одоо боловсролтод боломжийн тий 8 эрхлэхэд боломжийн одоо ийм газрыг сонгосон гэсэн үг байна.
근데 아브라함은 어디 선택했습니까? Гэтэ харин Авраам яасан блэ? 헤브론 땅을 선택했어요. Авраам харин Хеброны газрыг сонгосон гэж. 헤브론은 사람 살기 힘든 곳입니다. Тэгээ Хеброны газар болохоор хүн амьдрахад ч бэрх ийм газар байсан. 그런데 결과는 어떻게 됐죠? Гэтэ үр дүнг нь одоо хэдлээ бодож үзэх юм бол ямар байсан бэлээ? 소돔 고모라를 선택한 롯은 결국 망했습니다. Тэгээ Содом Гоморог сонгосон Лот эцсийн дүндээ ингээд сүрсэн тий. Бүх юм алдсан. 사위들은 소돔 고모라 불탈 때 같이 불타 죽었죠. Тэгээ бүр одоо малын ч гэсэндээ тий. Содом Гоморог устгах үе бүгд ингээд шатсан байгаа тий. 아내는 소금 기둥 됐죠. Тэгээ эхнэр нь болохоор давсан байгаа юм лөө. 두 딸은 음란한 여자들이 되었습니다. Тэгээ хоёр охин нь болохоор бүр ингээд завхаа тий ийм эмэгтэй гэсэн нэрлэгдэх болсон. 롯은 망한 거예요. Тэгэхээр Лот бүр ингээд сүрлэг өөрөө сонгоцсон гэсэн өөрөө ч мэд. 반면 아브라함은 어떻게 됐습니까? Харин Авраам яасан бэлээ? 헤브론에 있는 아브라함에게 하나님이 함께 하셨어요. Тэгээ Хебронд байсан Авраамтай бурхан хамт байсан гэж хэлсэн. 그래서 아브라함은 거기서 큰 거부가 되었습니다. Гэтэ тэр үед Авраам яасан гэхээр тэнд маш ингээд хүчрхэгжсэн тий. 장소가 중요한 게 아니라 거기서 하나님을 의지하고 사는가, 하나님과 함께 하는가, 그게 중요하다 이거죠. Тэгэхээр энэ дээр харах юм бол байх орчин, байршил нь чухал биш харин ямар ч байршил байсан гэсэн бурханд найдаж байна уу, бурхантай хамт байна уу гэдэг л чухал. 어디다가 교회를 세우면 교회가 잘 된다. 그런 말 하는 사람들이 있어요. Тэгээ зарим хүмүүс ингэдэг нэ бодчуулган бод тарилаа гэхэд ч гэсэндээ за аль хавьд тариулжуулган гайгүй байх бол гэж ингэ боддог хүмүүс байдаг. 여러분 그 울란바타르 시내가 아닌 다른 그 주변에 교회를 세우거나 이렇게 선교하기 힘든 곳이 있다고 한다면요. Магадгүй та нар хэлэх юм бол хэдүүлээ Улаанбаатарт биш тийм сүм тарай гэсэн чи Улаанбаатарт биш. Улаанбаатарын ойролцоо гэсэн мөртлөө хүн амьдрахад хэцүү тийм газар сүм тарай гэж бодоход. 거기 베드로가 만약에 가서 하나님의 교회를 세우고 목회를 하면 교회가 잘 될까요? Магадгүй тэнд бидний очихлоор за тэр газар ч хэцүү байх та гэсэн газарт магадгүй Петр ч юм уу очиод тэр сүм тарих юм бол тэр бас ямар авах вэ тэр газар? 그럴 일은 없겠지만 만약 가정에서 ерөнхийдөө төсөөлж үзье. 베드로가 만약에 거기 가서 하나님 일하면 그 교회 잘 될까요? 안 될까요? Петр очиод тийчээ одоо бидний тэр одоо магадгүй хэцүү хүмүүсийг хэцүү гэж бодох газар очиод сүм тариад эсний ажил гэвэл тэр ажил хэр болох вэ ажил нь? 어영 씨 어떻게 생각하세요? 잘 될 것 같습니까? 어영아 씨 гэж бодчих. 맨드바이어 씨 어떻게 베드로가 하면 잘 될 것 같습니까? 교회? 그렇죠. 되게 되면 어디든 잘 될 것 같다고 생각하고 있던데. 예. 어디 뭐 어려운 데가 어딜까요? 다르항이다. 거기 사도 바울이 다르항에다가 개척교회를 세우고 선교하면 복음 전하면 그 교회 잘 될 것인가 잘 안 될 것인가 사도 바울이 한다고 하면 Хариултаа дахиад бодож үзье. Магадгүй дарханд ч юм уу те цоошин надад чуулган тарина гэд Илч Паул очиод дарханд цоошин чуулган тарилаа гэж бодоход тэр чуулган сайн болох болов уу? Яах вэ? 잘 되겠죠. сайн болно шүү дээ те. Магадгүй эсний ажлыг сайн хийгдэх байх. 뭐가 중요한 것인가? Тэгээ үүндээ харах юм бол тэгвэл чухал зүйл нь юу вэ? 그 이집트 의지하지 말라는 거예요, 하나님께서는. Тэгээ бурхан энэ юудаг харах юм бол Египтийг битгий ингэж найдаад ээ гэж хэлсэн тийм Египтэд найдахгүй.
이집트에 가서 자꾸 도와달라고 얘기하지 말라는 거, 말하지 말라는 거예요. Тэгээ Египт рүү очиод туслаад өгөөч гэдэг. Бити тэгээд л гэж хэлсэн. Тэднэрт тэгээ сануулдаг байгаа тийм. 하나님께 구하라는 거예요. 하나님께. Харин эсрэгээр нь бурхан руу хандаач гэсэн. Бурханаас хайгаач гэж хэлсэн. 자기가 내가 능력 있는 사람이 되고 내가 신령한 사람이 되면 그건 자동적으로 잘 되게 돼 있는 거예요. Магадгүй одоо тийм тухайн хүн бид нар бурханд найдаад тэгээд тухайн хүн өөрөө хүчрхэгтэй байх юм бол өөрөө хүчтэй болох юм бол альва зүйлийг хааж өсөн сайн болдог. 그건 학이 가지고 되는 것도 아니고 뭐 키가 크고 잘생겨야 되고 말을 잘해야 잘 된다. 그게 아니다 이거죠. Өөрөөр хэлбэл одоо өндөр нуруутай байна уу, тэ сайн үг хэллэгтэй байна уу, хэл амсаатай байна уу, тэр юусо чухал биш. 내가 하나님과 함께하는 사람인가? Хэрвээ зүгээр л гол нь би бурхантай хамт байх юм бол 하나님이 나와 함께 하시는가? тэгээ бурхан надтай бас хамт байх юм бол 그런데 왜 이집트에 가가지고 거기 자꾸 사절들을 보내고 사신들을 보내가지고 선물도 갈 때 선물 가져갈 거 아니에요. 선물도 갖다 주고 가서 굽실거리고 도와달라 그러고 우리 좀 지켜달라 그러고 그 하나님이 기뻐하지 않으신다는 거죠. Тэгээ Израилийн юудачуд яасан гэхээр эсрэгээр нь тэд нар яаж гэхээр зүгээр нэг хүчийг нь хараад нүдэнд хараад байгаа хүчийг нь хараад одоо Египт рүү очиод байгаа тийм. Мэдээж хэрэг гадаад харилцаа тогтоох гээд очиж байгаа гэх юм бол зүгээр очихгүй бэлэг бас авч очино. Тэгээ бэлэг авчиж яг хөө тэднэрт ингээд одоо бүхийж яслахаас хавлаа тийм. Тэгээ бурхан энэ бүгдийг хараад битгий ингээ гэж ингээ хэлээд. 하나님의 백성들은 성경에서 양이라고 말씀하셨어요. 양떼예요. 양들이죠. Тэгээ бурхны ард түмнийг Библиэд юу гэдэг лээ? Хонин сүрэг гэж хэлдэг тийм. 그 양들에게 신령한 양식, 신령한 그 풀을 먹여주는 선한 목자가 필요한 거죠. Тэгэхээр хонин сүрэг гэх юм бол хонин сүрэгт юу хэрэгтэй гэхээр тэднэр лөө хамгийн сайн бэлчээртэй газар лөө тэднийг удирдах өгдөг хончин л байхад болно. Хонин сүрэгт. 양들이 야 저기 참 귀한 목자가 저기 계신다. 양들에게 푸른 꼴을 먹여주고 쉴만한 물가로 인도해주는 참 귀한 목자가 있다. 그러면 어떻게 될까요? Тэгээ хоньнууд нь одоо хэтлээ хоньор бодож үзсэн юм бол хоньнууд нөр өөрхөн хончинтай байж яснаа тэнд нэг өстэй сайн хончин байна гинэ. Тэр хончин ингээл маш сайн өвсийг ингээ өгдөг гинэгээд ингээд тийш явна гэвэл ямар санагдах вэ? 소문이 날 것 같아요? 소문이 안 날 것 같아요? Тэгээ тэгэх юм бол тэр сонсогдох тэр одоо тэр талаар цаашаа бусад газар дээр сонсогдохгүй болов? 소문이 납니다. Тэгээ мэдээж хэрэг мэдэгдэн сонсогдно. 소문이 나면 양들이 찾아와요. За тэгээ тэр газрын талаар магадгүй тэр сайн хүн чинь байлаа гэж хэлчихсэндээ тэр газрын талаас сонсогдох юм бол хондод тийш хайх гээд явахыг үүсэхгүй. 가장 좋은 전도는 소문입니다. 소문. Гэхдээ эндээс бид нар юу мэдэх вэ гэхээр ийм сайн одоо нэг сайн мэдээ тараахад ч гэсэндээ хамгийн сайн мэдээ тараадаг арга нь юу гэдэг гэсэн чинь ийм хамт амжсан яриа байдаг. 고린도서에서는 그리스도의 향기라고 말씀하셨어요. Коринт номдэр харах юм бол Христийн анхлын мөндөр гэсэн нэг агуулга байгаа. 향기가 멀리까지 좋은 향기가 퍼져가는 거예요. Анхлын мөндрийг яадаг гэхээр хол нэлээд өргөн цар үрээгээр ингээд тарахдаг. 좋은 소문이 멀리까지 퍼져요. Тэр шиг сайн одоо сураг чимээ, сайн амыг яриа маш хол ингээд тарахдаг. 그러면
하나님 양들을 보내주시는 겁니다. Тэгээ бурхан яадаг гэхээр өөрийнхөө хондыг бас тийш ингээ явуулж өгдөг. 근데 이 땅에 모든 거주민들과 거민들이 3절에 보니까 산 위에 깃발이 올라갈 때 너희는 보고 나팔을 불 때 너희는 들어라 말씀하십니다. 18 сая 18-ын 3-ыг гарах юм бол ингэсэн ертөнцийн оршин суугч газар дээр амьдрагч бүгдээ уулан дээр туг босмогц харж эвэр бүрээ үлээмэгц сонсох болно гэж хэлсэн. 하나님께서 저희들에게 말씀하시는 겁니다. 오늘날에도. Тэгээ бурхан өнөөдөр ч гэсэн биднэрт энийг хэлж байгаа. 사람 의지하고 사람들에게 자꾸 도와달라 그러고 그러지 말라는 거예요. Тэгээ бус хүмүүс рүү итгэлээ тавиад бусдад найдаад эсвэл хүмүүс рүү хандаад тусалж өгөөч гэдэг байж болохгүй гэдгийг хэлж өгч байна. 하나님께서 도와주세요. Харин туслагч нь хэлэхээр бурхан тусалж өгдөг. 기도를 많이 하세요. Тэгээ та нар манд бидний бүгдээ залбирах хэрэгтэй. Хичээнгүйлэн залбирах хэрэгтэй. 여기 계시는 분들 중에 결국 기도하시는 분이 이기는 겁니다. Энд байгаа хүмүүс дотор ч гэсэндээ хэн ялалтыг авдаг вэ гэхээр хичээнгүйлэн залбирч байгаа нэг нь ялалтыг авдаг. 우리가 이제 성경, 바른 진리를 잘 배워야 되겠죠. Бид нэр Библи болон үнний талаар зөв мэдлэгийг авах хэрэгтэй тийм. 그 다음에 기도하는 겁니다. Тэгээд түүнийхээ дараа тэрнийхээ талаар залбирах хэрэгтэй. 기도할 때 하나님께서 능력을 주세요. Тэгээд залбирх үед эзэн бурхан хүч чадлыг өгдөг. 능력이 있는가 없는가 알 수 있어요. Хүч чадал байна уугүй гэдгийг мэдэх нь амархан байт. 4절에 여호와께서 이와 같이 내게 말씀하시기를 햇볕의 열기같이 수확의 열기 속에 내리는 이슬 구름처럼 내가 사는 이곳에서 조용히 살펴보겠다라고 하셨다 그랬습니다. За 18-ын 4-ыг харах юм бол ингэсэн иймээс би урших газраасаа гэрэл доторх гялалтсан халуун мэт ургац хураах үеийн ангийн халуун шиг шүүдрийн үүл тайван харж байх болно гэж эзэн надад айлтгаа гэжсэн. 네. 하나님의 은혜가 우리에게 임하신다는 거예요. Өөрөөр хэлэх юм бол бурхан эзний нэгүүлсэл биднэртэй байх болно гэдэг энэ дэр хэлж байна. 하나님의 은혜는 생명의 역사입니다. Тэгээ бурханы ивэл болон нэгүүлсэл нь тэгээ амийн ажил хийдэг. 생명의 역사는 조용해요. Тэгээ амийг авардаг ажлууд чимээгүй хийгддэг. 엄마 뱃속에서 아이가 자라는 것과 같아요. Яг нэг ээж хөвлөд хүүхэд чимээгүй мөртлөө ингээд өсч идэг шиг ингэж хийгддэг. 땅 속에서 씨앗이 이렇게 발아돼가지고 자라나는 것과 같아요. Бас нөгөө талаараа дахиад өөрөөр зөвлөх юм бол газрын доор ингээд нэг одоо соёо ургадаг тийм ээ. Ургадаг шиг тэгэж ингээд чимээгүй хийгддэг. 아니 뱃속에 아이가 자라는데 막 우당탕탕 막 소리 내면서 자라나는 거예요. Хүүхэд ихэнх хэлэд ингээд боож явтаа яадаг лээ. Бас ингээд түн тангтан ингээд дугаараал тэг хөдлөөл ингэдэггүй шүү дээ тийм. 땅 속에서 씨앗이 자라나는데 밤에 막 땅 속에서 막 시끄러운 소리가 들리고 막 요란한 소리가 들리고 그러지 않잖아요. Тэгээ газрын тэр нэг хүнээс соёо дахиалахтаа ч гэсэндээ тийм үр суулгадаг нэг л мэдхэд соёо дахиад ургадаг шиг тийм. Тэр ингээ ургахтаа бүр ингээл дуу шуутай тийм төс гэл ингээд идэггүй шүү дээ тийм. 이건 원리적인 것을 말씀드리는 겁니다. Энэ бол угаасаа тийм байдаг талаар ярьж байгаа.
Угаасаа тийм чимээгүй байх хэрэгтэй гэхээр ярьж байгаа. 교회는 생명의 역사가 일어나는 곳이에요. Чуулган гэдэг бол амийн одоо үйлс тий биелэг амийн үйлс ингээд хийгддэг газар байгаа. Амь аваад үйлс хийгддэг. 성도들이 하나님의 말씀을 듣고 그 속에서 그 마음 속에서 예, 생명의 역사가 일어나는 거거든요. Итгэгч хүмүүс яадаг гэхээр эзний үгийг сонсох үед сонсож орсон дотор орсон тэр өгнүүд нь яадаг гэхээр тэр хүний дотроос нь ингээд амийн ам арга ажлыг хийж эхэлдэг. 그러니까 사실은 예배는 상당히 엄숙하고 조용하고 아주 은밀한 거죠. 예배는 상당히 조용하고 엄숙하게 돼 있어요. Мгм. Яг үндэ одоо чуулганд хийгддэг хүндэтгэл гэж байдаг ш тийм ээ. Хүндэтгэлийн тэр цагууд ч гэсэндээ маш одоо намуухан, чимээгүй тий ингэж ингээ хийгддэг зүйлсүүд байна. 많은 그 몽골의 교회들이 상당히 시끄럽게 예배를 드려요. Аха. Тэр харин Монголын чуулгануудыг харах юм бол маш тийм гэдэг нэг одоо юу гэх юутэй тий аа за одоохон маш гэдэг чимээгүй юу ингээд нэлээд дуу шугаатай ингэж хийгддэг тий. 그 한국 교회에 아주 잘못된 영향을 받아서 그래요. Тэгээ ялангуяа ингээд нэг их дуу шуутай ингээ хийгдэж байгааг ингээ харахтаа Солонгосоос ингээд бас ингээд зөв биш нөлөөнүүдийг авсан байна даа гэж ингээ харагддаг. 한국 교회는 미국의 또 아주 잘못된 영향을 또 받은 거죠. 한국 교회가. Тэгээ харин Солонгос чуулганд үл яасан гэхээр одоо гадаад Америкас те Америкас бас нэг тийм буруу юу гэх нэг тийм буруу ёс заншил гэх юм уу хэвийг ингээ авсан байгаа даа. 교회가 시끄러우면요. 점잖은 사람들은 그 교회 안 나갑니다. Тэгээд юу чуулган ингээд одоо маш их дуу шуутай тий ийм ингээд шуугилдсан ийм байх юм бол чимээгүй байх хүмүүс л явахгүй тийшээ тий. 그리고 하나님의 말씀을 전하는 교회는 시끄러울 수가 없어요. 시끄러울 수가 없다고요? 예, 하나님 말씀을 전하는 교회는 시끄러워질 수가 없어요. 시끄러워질 수가 없다. Тэгээ бас яадаг гэхээр эзний үгийг ингээд дамжуулдаг чуулганыг харах юм бол ингээд шуугилдах, шаагилдах ямар ч тийм боломж байхгүй. 교회는 특히 예배는 제일 중요한 게 뭘까요? Бид нэр хүндэтгэл өргөх үед хамгийн чухал зүйл нь юу вэ? 기도가 중요한가요? Залбирал чухал уу? 찬양이 중요한 것 같잖아요. Магтаал чухал уу? 예배에 제일 중요한 것은 하나님 말씀이에요. 말씀. Харин чуулганы бидний хүндэтгэл өргөхөд хамгийн чухал зүйл нь эзний үг ба. 말씀이 생명이에요. Өөрөлдвөл яагаад тэр эзний үгийг өөрөө ам гэж хэлдэг шүү дээ тий. 예배 전체에 말씀이 얼마나 영향을 끼칠까요? 몇 퍼센트 영향을 끼칠까요? Одоо хүндэтгэлийн одоо харах юм бол хэдл ингээ хуйлах юм бол эзний үг хэдэн хувийг эзэлдэг вэ? 말씀이 99%입니다. 99%. Эзний үг 99% эзлэх хэрэгтэй. 말씀이 약하면 그건 아무 의미가 없는 거예요. Хэрвээ эзний үг ингээд сул байх юм бол ямар ч ингээд нэг нөлөөгүй учир үлчдэг. 여러분 목회 교회 하나님의 일을 하는데 제일 중요한 게 뭘까요? Бид нар ингээд одоо хончлол хийдэг тий. Хончлол хийх үед хамгийн чухал зүйл нь юу гэж бодож байна? 예배당을 잘 짓는 게 중요할까요? Хончлол хийхэд одоо жишээл чуулганы байр тий маш ингээд сайн байх хэрэгтэй юу? Цэвэрхэн янз бүр ингээд байх хэрэгтэй юу? Тэр чухал гэдэг тий. 열심히 교인들을 돌보는 게 중요할까요?
Тэгээд одоо итгэгч нарыг ингээд те зогсоо зайгүй тэднийг халамжлал тэднэрт ингээд үйлчлээд ингэх нь бас чухал. 여러분 목회 생활에서 가장 중요한 게 무엇인가요? Та нарын маань одоо хүнчлэлийн амьдралд те хүнчлэлийн үйлчлэлд хамгийн чухал зүйл нь юу вэ? 기도하고 성경을 읽는 겁니다. 성경을 배우는 겁니다. Тэр болохоор залбирал тэгээд Библийг унших, Библийг сурах. 그게 몇 퍼센트나 중요할까요? Энэ түл хэд орчим хувийг эзлэх хэрэгтэй гэж бодож байна. 그게 90% 이상입니다. Энэ ойролцоогоор 90-ээс дээш шүү байх хэрэгтэй. 그 제일 중요한 거 하나님 말씀 제일 중요한 거 기도하지 않고 다른 거 열심히 하는 거예요. 다른 거 열심히 하죠. Тэгээ хамгийн чухал зүйл болсон эзний үг болон залбирлаа ингээ хийх нь багасгаад тэгээ өөр юмуд ингээ гिचингүлээ хийгээд байгаа хүмүүс. 그러면 몸에 병 납니다. Тэгээ хэрвээ тэгэх юм бол өвчин салахгүй. 하나님의 오래 못해요. Тэгээ эзэн бурхан бас удаан хугацаанд тэр хүмүүс ингээ төвчээд үлээгээд байх. 하나님 의지하고 기도하고 늘 성경 읽으면 어떻게 되죠? Харин эсрэгээр нь бид нар найдварыг эзэн рүү хандаад бурханаас зуураад залбираад Библийг унших үед яана гэж бодож байна. 여기 4절에 보니까 햇볕의 열기 같이 수학의 열기 속에 내리는 이슬 구름처럼 하나님의 은혜가 조용히 내려온다는 거예요. Харин хэрвээ тэгэх үед яг хэлээр дөрөвдөр гарч ажиллан оршин байх газраас гэрэл доторх гялалтсан халуун мэт мөн ургац хураах үеийн аагийн халуун шүдрийн уул мэт тайван байх болно гэсэн энэ мэт одоо ивэл нь чимээгүйгээр ингээ бууж ирнэ гэж хэлж байна. 여러분 몽골에 지난 겨울 얼마나 추웠습니까? Өнгөрсөн өглийг та нар бодож үзэх юм бол Монголд хэр хүйтэн байсан бэ? 지금도 좀 추우시죠, 몽골? Өнөөдөр нүний нэрээ. 예. Одоо ч гэсэн хүйтэн байна нэ. 그런데 보세요. 햇볕이 따뜻해지고 따뜻한 바람이 불면 어떻게 됩니까? Тэгээ ийм бидний ингээ хүйтэн санах юм бол ингээд хүйтэн байдаг тий санагддаг. Гэхдээ та нар бод тийм хүйтэн үед гинтхэн халуун нар шараад тий ингэн гэвэл та нарт ямар санагдах вэ? Дулаахан мэдрэмж төрн тий. 얼음도 녹고요. 눈도 녹죠. Тэгээ нүс хайлаад, цас хайлаад, 땅도 녹고 газар ч гэсэн 생명이 살아납니다. тэгээд ингээ амьд зүйлсүүд ингээ ургаж эхэлнэ тий. 이 성경에도 그랬잖아요. 햇볕의 열기 같이 이거 하나님의 사랑이거든요. Айн дээр харах юм бол энд одоо гэж тийм гэрэл дотор гялалтсан халуун мэт гэж байгаа тийм. Тэгээд бас ургац хураах үеийн аагийн халуун мэт гэж хэлсэн. 따뜻한 햇볕이 내려오니까 모든 문제가 한꺼번에 다 해결되는 거예요. Дулаахан ингээ тийм одоо дулаан зүйл ингээ ирэх үед ааж баг баг дулаарах үед яадаг тэр бүх зүйл баг баг гэсэж баг баг ингээ амь орж эхэлдэг. 조용히 조용히 이슬이 충분히 내리면 곡식이 잘 되는 겁니다. Ингээ харах юм бол бүх зүйл гэхдээ яг ингээ нүдэн дээр харагдаж байгаа юм шиг боловч бүх зүйл чимээгүй явагддаг. 그 팔레스타인 지역은 그 비가 자주 내리지 않아요. 그런데 반면에 매일같이 이슬이 흠뻑 내립니다. Бид нэр одоо тийм нэг бүх зүйлд эзнэнтэй хамт байхад бүх зүйл ингэ чимээгүй гэсэн үргэлж хийгцээр л явдаг. Тэгээ Палестины газар гэж хэлж бид нар Палестины нутаг дээр сэргийх юм бол тэршээс бороо сайн ордоггүй юм байна л да. Гэхдээ яадаг гэхээр бурхан тэр газар дээр хам бол шүнд нь ингэ шүүдрийг ингэ маш хангалтайгаар буулгаж өгдөг. 성경에서 이 이슬은 하나님의 은혜를 상징하죠. Тэгээд энэ шүүдэр гэдэг зүйл бол Библиэлд харах юм бол эзнээс ирж байгаа ерөөлийг ингэ бэлэгддэг тийм.
하나님이 우리 은혜를 내려주시잖아요. Тэгээ эзэн бурхан биднэрт ингээ нэгүслээ буулгадаг тий. 말씀을 전하는 사람도 은혜를 받고 듣는 사람도 은혜를 받아요. Тэгээ бас аа одоо эзний үгийг сонсчоод эзний үгийг дамжуулж байгаа хүн ч ивэл авдаг, сонсч байгаа хүн ч ивэл авдаг. 그러면 어떤 효과가 생기죠? Тэгэх юм бол тэр донд бид нэр ямар үр дүн гарна гэж бодож байна. 동영한 사람도 은혜 받고. ямар 모든 문제가 해결이 돼요. Тэгэхээр энэ дэнд харахад дамжуулж байгаа хүндчдэр, орчуулж байгаа хүндчдэр, сонсож байгаа хүндчдэр бүх хүмүүст ингээд ивэл ингээд тий одоо өгөгдөх үед асуудлууд ингээд шийдэгдэж эхэлдэг. 사업적인 문제도 해결되고 가정적인 문제도 해결되고 자녀들의 문제도 해결되고 건강 문제도 해결되고 경제 문제도 다 해결되는 거예요. Тэгээ эзний амийн үг ингээд урсаад иргэдэж явах зүгээр яадаг гэхээр бизнес ажил дээр ч асуудал шийдэгддэг, бизнес шийдэгддэг, гэр бүлийн харилцаа, үр хүүхэд болон эрүүл мэнд гэх тээ бүх зүйл дээр ингээд итгэлүүд ингээд явагдчихэдэг. 언제 해결되느냐? Хизээ тэр асуудал шийдэгддэг гинэ. 예배 시간에. Энэ болохоор эзэнд хүндэтгэл өргөж явах үед. 하나님의 말씀을 듣는 중에 하나님의 은혜 가운데 해결되는 거예요. Эзний үгийг сонсож явах үед эзний ивэл дотор тэр бүх зүйлсүүд шийдэгдэж идэг асуудлууд. 근데 이 예배를 방해하는 사람이 있어요. Гэтэ харах юм бол энэ хүндэтгэл гэдэг зүйлд одоо сайд болдог нэгэн байгаа бас. 하나님이 주시는 은혜를 받지 못하게 아주 치밀하게 방해하는 사람이 있어요. Тэг ялангуяа эзнээс өгүүлж байгаа тэр ивэлийг төслөөлөд хуулахгүй тулд ингээд тийм тэн дунд сайд болдог хүмүүс байдаг. 아니 은혜 받으면 다 해결되는 건데 방해하는 사람이 있어요 거기. Тэг бүр ингээд харах юм бол тийм бүр одоо уул нь хിവэл авах юм бол бүх хүмүүс асуудал шийдэгдээд ингээд болох гэдэг. Гэтэл тэр дунд ингээд тийм маш дотноор орж ирснээр дандаа сайд болдог хүмүүс байдаг. 누굴까요? Хин бэ? 목사입니다. 목사. Тэр нь болохоор яг ясам дээр болохоор одоо хончин буюу пастор байдаг. 하나님 말씀만 전하면 되는데 Зүгээр эзний үгийг дамжуулахад болох юм дээр 말씀은 전하지 않고 엉뚱한 소리 하는 겁니다. тэгээ яг эзний үгийг зүгээр дамжуулаад болчих юм дээр үгээ дамжуулахгүй мөртлөө шал өөр юм агуулад өөр юм яриад байгаа. 하나님의 백성들이 하나님 말씀 들으러 왔는데 왜 딴소리를 하냐 이거예요. Тэгээ эзний ард түмэн ясам дээр эзнээс үгийг сонсоход ирж яхад чинь дундуур нь ороод өөр юм яагаад өөр юм ингээ яриад байдаг. Өөр жишээ татаад. 하나님의 은혜 받으면 다 해결되는 건데 목사가 왜 거기서 중간에서 방해하냐 이거예요. Тэгээ эзнээ зүгээр үгийг сонсоход өгөхөд болох юм дээр тэ үг сонсоход өгөхөд асуудал шийдэх гээд байхад пастор яагаад дундуур нь ороод юм яриад байдаг юм болоо. 그러니까 조용하게 하나님 말씀 전하면 돼요. Тийм учраас дугайхан чимээгүй шиг эзний үгийг дамжуулах дараа харах хэрэгтэй. 우리는 전달하는 사람이에요. Бид нар бол зүгээр дамжуулж байгаа хүмүүсийг юм. 여러분, 하나님과 이 하나님 백성들 사이에 내가 하나님 걸 받아가지고 전달만 잘해주면 돼요. Бид нэр зүгээр одоо бурхан болон эзний ард түмнүүдийн хооронд ингээ зогсож байгаа хүмүүс байхгүй. Тэгээд эзнээс авлаа нөгөө хүмүүсүүдийг дамжууллаа. Авлаа дамжууллаа. Зүгээр юм дамжуулалтынхаа үйлчлэл сайн хийх хэрэгтэй. 거기에 다른 거 섞으면 안 돼요. Энэ донд ямар нэгэн өөр зүйлүүдийг бид нэр хөлж ингээ болохгүй. 다른 거 섞지 말고 성경에 있는 그대로 말씀을 전하면 돼. Өөр зүйлийг хэлээс холиол тэгээд ингээд авах биш. Зүгээр Библийг зүгээр дамжуулаад өгөх хэрэгтэй. 아, 그럼 교인들이 싫어할 것 같은데. Гэтэ тэгэх юм бол хүмүүс туулгынхаа дургүй байх юм шиг болох юм тий.
өөр юм сонсомоор байна. 우리 목사님은 재미 하나도 없다. Манай пастор өстэй сонирхолтой вирус ярьдаггүй гэдэг ингэж магадгүй. 우리 목사님은 뭐 말을 잘 못하는 것 같다. Манай пасторыг тийм одоо тий сайн ярьж чаддгүй юм шиг байна гэдэг ингэж магадгүй. 전혀 걱정하실 필요가 없습니다. Гэхдээ бид нэр тэр талаар огт санаа зовох хэрэггүй. 말 잘한다고 되는 게 아닙니다. Үгийг сайн хэлдэг байлаа гэдэг тэр бүх зүйл болдог юм ерөөсөө биш. 말 잘 못하는 게 오히려 좋을지도 몰라요. Тэгээ эсрэгээр баг тэр сайн үг мэдэхгүй нөхдүүд нь мэдэхгүй байх нь илүү амар ч гэж магадгүй. 그냥 하나님 말씀을 잘 읽고 기도 많이 해서 그 말씀을 전달하는 겁니다. 전해주는 거예요. Тэгээ бид нэр зүгээр л эзний үгийг сайн уншаад тэгээд түүнийг сайн ойлгох юм бол тэрийг дамжуулахад л болно. 그 말씀을 들을 때 책망받을 사람은 책망받고 위로받을 사람은 위로받는 거예요. Тэгээ тэр үгийг сонсож явах үед аяанда хүмүүс өөрсдөө эзний үг амьд учраас ажилдаг учраас тэр үгээр ганцхан үг сонсож байгаа юм шиг зэмлэх нь зэмлэгдэж тайвшруулагдаж ингэж үйлчилдэг. 그 예배 시간에 다 해결되는 거예요. Тэгээд эзний тэр одоо бүтгэлийн цаг дээр бүх зүйл ингээ асуудал шийдэгддэг. 그 예배 시간에 그 사람들의 모든 문제가 다 해결받는 거예요. Тэгээд бүтгэлийн цуглаан дээр тэр цаг дээр болохоор хүмүүс хүн болгон өөр асуудлыг өөрч ирдэг ч гэсэндээ бүгд ингээ шийдэгддэг. 그건 내가 하는 게 아닙니다. Энийг би өөрөө хийж байгаа юм биш те. 하나님께서 그 시간에 역사하시는 거예요. Харин эзэн бурхан тэр цагт өөр ажиллаа хийж байгаа гэсэн. 햇볕의 열기처럼 아침의 이슬처럼 하나님의 은혜와 사랑이 내려오는 것입니다. Шүүдэр шиг те өөрийн шүүдэр шиг өглөөний тэр ургац хураах үеийн халуун шиг гэлацаа тасчаа тэр гэрэл шиг эзэн ажиллаа өөрөө хийдэг. 그 원수들은 어떻게 하는가? 하나님께서 원수들은 하나님 심판하실 때 해주시겠다는 거예요. Харин яадаг гэхээр дайснууд яадаг гэхээр энэ ажлыг энэ чимээгүй зүйлсүүдийг шүүтэх гэж оролддог. 5절에 보니까 추수하기 전 꽃이 떨어지고 포도가 익어갈 때 그가 낫으로 연한 순들을 치고 퍼진 가지들을 찍어 버릴 것이다. 그러셨죠? Энэ дээр яасан гэхээр ургац 5 дугаар эшлэлээр орж байна. 5 дугаар эшлэлээр бол ургац сураахын өмнө дахиад илгэрч цэцэг нь гарч усан үзэн боловсроход гэсэн тийм. 여기서 이 포도나무는 아시리아를 가리킵니다. 아시리아. За энэ дээр усан үзмийг боловсроход гэж хэлсэн тийм. Энэ усан үзэн гэдэг нь усан үзмийн модыг болохоор ассирийг хэлж байгаа гэсэн. 추수할 때가 거의 다 됐는데 열매가 떨어지는 거예요. Тэгэхээр харах юм бол энэ дэр ургац сураахын өмнө гэдэг чинь ургац сураах цаг хайцсангүй болцсон гэсэн үг шүү дээ тийм. Тэгээ тэр үед нь яаж гэхээр дахин үрж өснө унана гэж ярьж байгаа унагаана гэсэн. 꽃들이 다 떨어지는 거예요. Бас цэцэгнүүд ингээ гарна гэдэг цэцэгнүүд унана гэсэн утгатай юм. 또 연한 가지들, 연한 순들이 다 잘려 나가는 거예요. Тэгээ яасан гэхээр бас арай тэр сул байгаа ургацуудыг сул байгаа мөчрүүдийг нь болохоор тастай шайна гэж хэлж байна. 37장 36절 보세요. 이사야 37장 36절. За Исая 37-гийн 36 талаар 누가 한번 읽어보시겠어요? хэн нэгэн олсон хүн бэл уншиж байгаа юм байна. 그 36절부터 38절까지 마지막 절까지 다 읽어보시죠. За Исая 37-гийн 36-аас 38 хүртэл дуустал уншиж байна. За 36-аас 38. Тэгтэл эзний тэнгэр элч гарч ирээд ассирчүүдийн хооронд 185,000 хүнийг цохив. Энэ мөн
Мөн. Хүмүүс өглөө эрт босоод харахад тэд бүгд өвтөл болсон байжээ. Тэгээд Ассирийн хаан Сеннахериб хөдлөн буцаж Ниневед амьдарав. Түүнийг Нисрох бурхныхаа дуганд мөргөл үйлдэж байхад нь хүү Адрам-Мелех Шарезер нар нь түүнийг элдээр алаад өөрсдөө Аррат нутаг руу зогтов. Түүний оронд хүү Исхар-Хаддон хаан болжээ. Энэ өөр утгатай юм л гарч байгаа шүү. харин тийм. 목사님 이사야 맞죠? 이사야 37장. 네, 맞아요. 잘 읽었어요. 네. 네, 맞대요. 쭉 히스기야 왕 때 아시리아의 산헤립이 쳐들어왔죠. Энэ юу юм бэ? Хизкия хааны үед Ассирийн энэ Синнахриб гэдэг хаан одоо дайрч ирсэн юм байна. Хизкия хааны үед. 그 전쟁은 그 유다 나라가 아시리아에게 멸망당하는 전쟁이에요. Тэр дайны гол зорилго нь юу гэсэн хэрэг Ассирчууд Юудаг бүрэмсгөнөөхөнд тулд ингэ ирсэн. Ийм дайн байсан. 근데 히스기야가 하나님께 기도했죠. Гэтэ харин яасан гэхээр Хизкия хаан бурханд залбирсан байна. 네, 하나님께서 히스기야의 기도를 들어주시고 또 이사야의 기도를 들어주시고 백성들의 기도를 들어주셔가지고 하나님이 한 천사를 밤에 내려보내셨어요. Тэгээ бурхан яасан гэхээр Хизкия хаан залбирсан, ард түмэн залбирсан, Исая гэсэн залбирсан. Гэтэ бурхан харин яасан гэхээр тэдний залбирлыг сонсохдоо шүн нэгэн элчийг одоо тэр Ассирийн цэргүүд рүү явуулсан гэж. 그 아시리아 진에 있는 18만 5천 명을 하룻밤에 다 죽여버리셨어요. За тэгэнгүүт яасан гэхээр тэр тэнгэр элч бууж ирээд яасан гэхээр тухайн үедээ 185 мянган хүнийг тэр нэг шөнө тэр бүгдийг цохиж алсан гэж. 그 몇 명이 살아가지고 아시리아로 돌아갔습니다. Харин тэндээсээ 185 мянган хүн үхэд хэдхэн хүн үлдсэн нь буцаад ингээд Ассир руу цугтаасан байна. 그 사네립이 아시리아에 돌아가서 자기 신전에 들어가서 제사를 드리고 있었는데 두 아들이 와서 아버지를 칼로 살해했어요. Тэр үед энэ Синнахриб хаан бас өөр зугтаасан. Тэр зугтаагаад Ассир руу очсон байна. Очоод өөрийнхөө бурхны дугандаа байж байгаа үед нь түүний хоёр хөвгүүд нь түүнийг ингээ алсан гэж. 아시리아의 세력이 아무리 강해도 두려워하지 말라는 거죠. 하나님께서는. Эндээс бид нар мэдэх хэрэгтэй зүйл үлээрээ Ассирийн цэрэг хүчтэй байж болно. Гэхдээ хичнээн хүчтэй байсан ч гэсэн тэднээс эмэх хэрэггүй эндээс харж байна. 사람을 바라보지 말라는 거예요. Өөрөөр хэлэх юм бол хүнд найдаж хүнийг харахгүй байх хэрэгтэй. 그 눈에 보이는 게 전부가 아니다. Өөрөөр хэлэх юм бол бас нүдэнд харагдаж байгаа зүйлсүүд бүгдээрээ үнэн биш ээ гэдэг хэлж. 그 뒤에 계시는 위대하신 하나님이 계시다는 것을 기억해야 됩니다. Тэр нүдэнд харагдаж байгаа зүйлс биш. Харин тэрний ард талд байгаа тий төгс өчөд бурхан байгааг бид нэр харах хэрэгтэй. 6절에 그 모두가 산새들과 땅의 짐승들에게 버려져 새들이 그것으로 여름을 나고 땅의 들짐승들이 그것으로 겨울을 날 것이다 그랬습니다. За тэгээд 6-р 10 Исая 18:6 гарах юм бол тэгсэн. Тэд хамтдаа уулын махчин шууд газрын араатнуудад хаягдана. Махчин шууд тэдэн дээр зусаж газрын араатнууд тэдэн дээр өвлчнөө гэж хэлсэн. 아시리아가 그 당시에 세계 초강대국이었는데 아시리아가 멸망하고 그 땅에 짐승들이 들어와서 살고 새들이 날아 들어오는 그런 땅으로 변한다는 거예요.
За тэгээд тухайн ийлэгчдийн Ассир улс бол хамгийн хүчрэг улс байсан боловч бурхан тэр газрыг ясгэлээрээ устгаа зогсохгүй тэдний одоо үлдэгдэл дээр нь тэгээд толын араатнуудыг ингээд амьдрал болно гэж хэлсэн. 그때 7절에 Мгм. 강들이 나누어지는 땅에 사는 키가 크고 피부가 매끄러운 백성들, 곧 원근 백성에게 두려움을 주며 강한 적들을 짓밟는 민족이 너희를 찾아온다는 거예요. За эдгээр юу гэсэн гэхээр дараад нь болох юм гэсэн гэхээр дараад нь 7 дугаар ишлэл дээр өндөр нуруутай, гүлгэр арстай, хол ойрыг айлгсан арт түмнээс гол мөрнөөр хуваагдсан газрын хүчрхийг дарангуудаач үндэснээс төв төмдийн эзэнт бэлэг барина гэж хэлсэн буюу тэр хүмүүс тэднэр л босч ирнэ гэдэг хайж ирнэ гэдэг хэлж байна. 유다 나라는 저 북쪽에 아시리아가 무서워가지고 이집트를 의지하고 있었거든요. Тухайд Израильчууд болохоор Ассираас айгаад Египтэд ингээд тэг Египтэд найдаж исэн гэсэн. 근데 아시리아가 망했어요. Гэхдээ нөгөө Ассир нь ингээд одоо сүрнэ гэсэн шүү дээ эзэн тий. Ассир сүрсэн. Тэгэх юм бол яг нь 유다 나라가 아시리아를 물리쳤어요. Юуда Ассирыг одоо цогсон гэж гэвэл яг нь цогчвол 18만 5천 명이 한꺼번에 다 죽었습니다. өөрөөр хэлбэл тухайн үед болохоор чинь 185 мянган хүн ингээд үхсэн шүү дээ нэг шөнөд сая уншаа тий. 그 사람들이 전쟁하기 위해서 가져온 물자들 있잖아요. Эдгээр 모든 бүр 그 양식, 모든 그 수많은 물자들이 다 유다 나라 것이 된 거죠. тэгээд тухайн үед тэд нар чинь дайн хийхэд ирсэн байсан. Өчнөө зүйлтэй байсан. Гэхдээ тэр бүх зүйлсүүд нь Юудагийн олж олсон байгаа шүү дээ тий. 갑자기 큰 부자가 된 거예요. Байж бас нэг үн тхэн бүр ингээ баян болцсон Юудач уу тий. 그러니까 이집트에서 유다를 찾아오는 거예요. 이집트 사람 Тэгэхэд яасан гэхээр нөгөө нэг тэд нар найдах гэдсэн Египтчүүд эсрэгээр Юудачуудыг хайж ирж байгаа гэсэн. 이집트 사람들이 유다 나라에 와가지고 머리를 조아리고 아유 대단하십니다. 어떻게 아시리아를 이겼습니까? 자, 아시리아를 물리쳐 주셔서 저희들도 참 감사합니다. 찾아온다는 겁니다. Өөрөөр хэлбэл Ассир хүчрхэг улсыг Юудачууд ингээд одоо Юудачууд дарчлаа гэсэн ийм сургийг сонсоод буцаагаад нэг Египтчүүд тэд нар бэлгэсэлт авчичоод Египтэд мөрөгчсөн тэсэргээр Египтчүүд хурч ирээд Юудачуудад мөргөөд тийм мундаг байна та нар яаж дарваа гэд ингээд тэднэрт бэлэг авчирч өгөх болно гэж хэлсэн. 만군의 여호와께 드릴 예물을 가지고 만군의 여호와의 이름이 있는 곳 시온산으로 그들이 찾아온다는 겁니다. Тэгээд 7-гийн сүлийг харах юм бол үүнийг тэд төв төмдийн эзний нэртэй газар Сион ууланд авчирнаа гэж хэлсэн. Эзний ард түмэн рүү авчирна гэж хэлсэн. 우리는 하나님만 의지하고 살아가야 됩니다. Тийм учраас бид нэр эзэн бурханд найдаж амьдрахыг эндээс сурч болно. 여러분들께서 만약에 하나님만 의지하지 않고 다른 무엇을 의지하고 있다고 하면 그것은 바른 신앙이 아니에요. 벌써 신앙적으로 변질된 겁니다. Бид нэр магадгүй амаараа одоо эзэн гэж хэлж чадсан데 доторх байдлаараа итгэх найдахгүй тий өөр зүйлийг ингээ хараад бидний бодол өөр байна гэвэл таны итгэл чинь өвчлсөн байна гэсэн болж. 잠깐 쉬었다가 또 하시자고요. 한 10분 쉬겠습니다. Баярлалаа 10 минут амарчаад дараад марыг. 19장입니다. 19-р бүлэг рүү орж байгаа. 19장은 그 이집트를 하나님께서 벌하시겠다는 내용이 기록되어져 있습니다. 19-р ишлэл 19-р бүлгийг харах юм бол бурхан Египтийн одоо шүүх талаар хэлж байгаа ийм агуулга байна.
19장 1절에 보면 이집트에 대한 경고라고 말씀하시고 계시죠? 19장 1절. 예. аха. За 19 хэдлийн нэгийг харах юм бол эзэн үгсэлээр Египтэд хандагдсан анхааруулга гэж хэлсэн. 여호와께서 빠른 구름을 타고 이집트로 오신다고 말씀하셨습니다. Эзэн бурхан хурдан үүлийг хөлөглөөд Египт рүү ирнэ гэж хэлсэн. 구름이 빠른가요, 여러분? Таны бодлоор үйл ихэр хурдан гэж бодож байна. Үйл. 그 이 horton 와서 이제 하석도 이게 누게 내가 horton 그냥 밑에서 보면 볼 때도 이렇게 이동하는 걸 보니까 빠를 것 같다고 하네요. 네. 구름이 사실은 그 바람이 불 때 구름이 빨리 그 날아갑니다. 바람으로부터 얘기하는 거죠. 예, 그 시속 300km로 보통 날아가요, 구름이. 300km. 그렇구나. Энэ нөгөө нэг үүлчийн ясан дээр нэг салхиар одоо тугддаг шүү дээ, тийм ээ. Гэтэ салхиар тугддаг үйл хурдан ойролцоогоор ингээ харах юм бол 300 км/цаг хурдтай байдаг гинэ. 와, 너무 심해. 시편 그 68편 4절에 보시면요. 시편 68편 4절 한번 좀 읽어 주시겠어요? 네. За бүгд дуулал номны 64, 68-ын 4-ийг харъя. За энэ дээр юу байгаа? 왕재 씨 좀 읽어 주십시오. 네, 네. 네, 68-ын 4. Бурханд дуул, нэрийг нь магтан дуулагдав. Цөлөөр явагч түнд дууга өрг. Түүний нэр эзэн. Түүний өмнө баярлан хүрэгтэн. 시편 68장 68편 네, 4절. 네, 네, 네. 4절. 네, 읽었습니다. 광야에서 타고 오시는 분을 높여라 말씀하셨어요. 광야에서요. 아하, яг энэ дээр цөлөөр явагч гэж гарч байгаа. Тэгээ цөлөөр явагч гэж гарсан. 하나님께서는 түүнийг өргөмжл гэж хэлсэн. 바람으로도 오시고 구름으로도 오시죠. Эзэн бурхан бол одоо юу үүлийг чөлөөлнө, салхийг чөлөөлнө. 이스라엘 백성들이 광야를 지날 때 하나님은 구름 기둥으로 찾아오셨죠. Эзэн бурхан Израилийн ард түмэн ингээд цөлийн амьдралаар амьдрах үед бурхан тэднэртэй үүлэн багнаар байсан шүү дээ. 또 메추라기를 보내주셨잖아요. 메추라기는 바람으로 메추라기를 또 모아주셨어요. Тэгээ бас нөгөө тэр одоо бүдэн шувуудаг өгдөг тийм тэдний ч бас салхиар ингээд авчихсан гэж хэлсэн. 시편 104편에서는 바람 날개를 가지고 오신다고 말씀. 시편 4편 3절. 시편 104편 3절. 네. За бас дуулал 104-ийн 3-ыг харах юм бол энэ дээр бас байгаа. 거기도 한번 왕재 씨 좀 읽어주시겠어요? 네. За дуулал 104-ийн 3-ыг харах юм бол ингэж байна. Тасалгааныхаа тулгууруудыг уснаас дээгүүр тавьж үйлсийг тэргээ болгон хөлөглөөд салхин жигүүрээр та явдаг. 아멘. 구름을 주님의 수레로 삼고 바람 날개를 타고 다니신다 그러셨어요. За энэ дээр үсгэлээр үүлийг тэргээ болгосон гэж хэлсэн. тэргээ болгоод харин салхиар жигүүрлдэг гэж хэлсэн. 그 4절에서도 바람을 주님의 천사로 삼으신다고도 말씀하셨습니다. За бас 4-дөр харах юм бол дуулал 104-ийг харах юм бол салхийг тэр бас элчээ болгоно гэж хэлсэн. 하나님의 심판이 속히 임한다는 겁니다. өөрөөр хэлэх юм бол энэ одоо эзэн бурхнаас ирдэг тэр шийтгэл нь маш хурдтай ирдэг гэдэг хэлж өгч. 하나님께서 이집트로 오시는데 빠른 구름을 타고 오신다는 거예요. 에이즈 бурхан
тэрийг Египт рүү ирэхдээ маш хурдан ингэж ирнэ гэж хэлсэн. 이집트의 우상들이 그 앞에서 떨며 이집트 사람들의 마음이 그 속에서 녹을 것이다. 그러셨습니다. Тэгээ одоо эдгээр юу гэсэн гэхээр эзэн Египт рүү ирж явна гэсэн. Тэгээд Египтчүүдээр түүний өмнө чичирнэ. Египтчүүдийн зүрхэн дотроо хайлна гэж хэлсэн. 19-ээр 하나님께서 이집트 사람들 속에 두려움을 집어넣어 주시는 거예요. тэгээ бурхан яслаг Египтийн зүрхэнд нь айдсыг ингээ бий болгож өгсөн. 두려움이 들어가면 아무리 강한 군대도 무너지게 되어 있습니다. Тэгээ хүний зүрхэн дотор айдас гэдэг зүйл орохын юм бол хичнээн хүчрэг цэргүүд гэсэн ч гэсэндээ ялагдал ингээ хүлээдэг. 그 두려움을 가장 잘 이용한 사람이 누굽니까? Тэр айдас гэдэг зүйлийг хамгийн их хэрэглэдэг нэг нь хэн бэ? 징기스칸이네요. Чингис хаан. Магжураа. 징기스칸은 지금으로 말하면 심리전이에요. 심리전, 전쟁의 심리전을 잘 이용한 사람 중에 한 사람입니다. 징기스칸이. бидний хаан Чингис хаан болохоор энэ айдас гэдэг зүйлийг одоогийнхоор ярих юм бол сэтгэл зүйн гэсэн үг шүү дээ, тий? Сэтгэл зүйтэй маш ингээд одоо яадаг гэсэн ажилдаг байсан тийм дайчин юм. 2절에 보니까 내가 이집트 사람들을 부추겨서 이집트 사람들을 대항하게 할 것이다라고 말씀하셨습니다. За хоёр дээр харах юм бол юусэн гэхээр Египтчүүдийг турхирна гэж хэлсэн. 하나님께서 이집트 사람들 가운데 그 사람들을 하나님 부추겨 가지고 이집트 사람들이 서로 분열하고 서로 자기들끼리 싸우게 만드신다는 거예요. Өөрөөр хэлэх юм бол Египтчүүдийн эсрэг турхираад ирэхээр өөрөөр хэлбэл Египт хүмүүсийн эсрэг хооронд нэг турхирна гэж хэлсэн. Тэгээ хооронд нэг одоо хагаралдуулна гэж хэлсэн. 사람들이 왜 싸우죠? Хүмүүс хоорондоо яагаад ингэ муудалцдаг вэ? 시기 질투. За тэгээ хоорондоо болохоор нэг хүнлэл байдаг тийм. 그리고 уур 그 속에 욕심이 들어가요. 욕심. Тэгээ хоорондоо ялангуяа яадаг гэхээр шунал ороод ирэхлээр тэр ингээд яаж хэлдэг. Атаарахтайг шунж ирэхлээр тэгдэг. 욕심이 들어가면 배반하고 배신합니다. Тэгээ ялангуяа тэр шунал гэдэг зүйл ороод ирэх юм бол одоо нэгнээс уруух болдог тий нэгнийг бас үгүйсгэж ингэж болж иртэй. 각기 그의 형제를 치며 각기 그의 이웃을 칠 것이다 그러셨어요. Тэгээ энэ дэр хоёрыг харах юм бол гэсэн тэд нэр өөр хооронд ах дүүсийнхээ эсрэг босоод бас хуршүүдийнхээ эсрэг ч гэсэн босноо гэж хэлсэн. 교회도 마찬가지죠. 교회도 시끄러워질 수가 있습니다. Тэгээ чуулган ч гэсэн ялгаа авахгүй ингээ зарим тохиолдолд тий маш ингээ самуунд ордог. 우리 교인들이 많지 않으니까 그런 일 없을 것이다. Тэгээ мэдээч хэрэг магадгүй нэг чуулганы итгэгч нар олон биш байх тохиолдолд тийм юм болохгүй л тий. 절대 그렇지 않습니다. Тэгээ мэдээч хэрэг бүр ингээд нэг танихгүй биш болохоор гайгүй. 저기 10,000, 5,000명 모이는 교회나 여기 10명, 20명 모이는 교회는 똑같아요. Гэхдээ яг үүндээ харах юм бол хүмүүс үний ихтэй ерөөсөө байдаггүй. 10,000 цугласан чуулган байна уу? 5,000 чуулгасан байна уу? 5 хүн байна уу? 10 хүн байна уу? ялгаа байхгүй. 도시교회나 저 시골에 할머니, 할아버지들만 모이는 교회나 상황은 똑같습니다. Гэхдээ яг харах юм бол хотын чуулган байна уу? Хөдөөний чуулган байх бас ялгаа байдаггүй. 시기 질투와 욕심이 들어가면
분열하게 돼 있어요. Мгм. За тэрийг харах юм бол яа гэхээр хоорондоо атаархах юм уу тэ ямар нэгэн байдлаар шунал байдал хэрвээ хаач гэсэн ороод орох юм бол энэ дээр ингээ заавал хагарал гарч эхэлдэг. 여러분 다시 말씀드리지만 Мгм. 교회에서 일어나는 모든 문제의 책임은 목사에게 있는 겁니다. За хэдүүлээ дахиад ингээ нэг одоо аа, харъя гэх юм бол чуулганд үүсдэг бүх асуудлуудын хамгийн ихний гол суурь нь хинээс үүсэлтэй гэхээр пастороос үүсэлдэг. Пастор бол хүнчнээс. 그냥 장로 책임이다. 저 집사 책임이다. 누구 때문에 이렇게 됐다. 그렇게 말씀하시면 안 됩니다. Эсвэл одоо юу гэдгийг одоо ахлагч нар тий ахлагчийн буруу, үйлчлэгчийн буруу, хинээс нэг хин нэгнээс болсон буруу гэдэг ингээ хүмүүс хэлэх нь амархан байдаг. 내가 잘못한 줄 알고 하나님께 회개하고 하나님께 해결을 받아야 됩니다. Гэхдээ харин бид нэр ерөнхийдөө бол хүмүүс өдрөө тэр энэ гэхээс илүүгээр би ихэд өөрөө одоо гимшээд эзний өмнө очих хэрэгтэй гэдэг. 그 사람을 붙잡으려고 여러분 사람을 붙잡으려고 진리를 양보하시면 안 돼요. Тэгээ бид нэр үнийг одоо явуулахгүй тулд тий үнний эсрэг үннээс одоо тэгээ нүүр хуруулж ерөөс болохгүй. 잠깐만요. Мгм. 사람을 붙잡게 되면 그 순간부터 하나님이 도와주지 않으세요. Бид нэр хүнийг барьж авах гээд хүнээс ингэ зуух гэж хичээх юм бол бурхан тэр одоо бурхан гараа тавьдаг. 저 사람이 우리 교회에서 연보를 제일 많이 하는 사람이다. 저 사람이 내 편이다. 내 편이다. 그 의지하시면 안 됩니다. Бид нэр ялангуяа нөгөө нэг одоо юу гэдэг өргөл их өргөдөг хүнийг ч юм уу те эсвэл энэ манай талын хүн ч гэдэг юм нэг миний илүү ойлгох гэдэг надад л ойр байдаг гэдэг ч юм хүмүүсийг ингээд барьж авах гээд хүнд найдах энэ дэмий. 저희는 하나님의 종이라는 사실을 잊어서는 안 됩니다. Бид нэр яг үнэндээ бид бас эзэн боолог гэдгийг мартаж болохгүй. 성읍이 성읍을 치고 나라가 나라를 대항하여 싸우게 된다고 말씀하셨습니다. За 3 дугаар ишлэлийг бас дахиад цааш нь харах юм бол 2 дугаар ишлэл цааш нь харах юм бол тэгсэн те хот нь хотынхоо эсрэг хаанчлалынхаа эсрэг байлдах болно гэж хэлсэн. 3절에 이집트 사람들의 영이 그 속에서 공허하게 될 것이고 내가 그들의 계획을 무산시킬 것이다 그러셨죠. За тэгээд бас 3 дахь ахын Египтчүүдийн сүнсэн дотроо ороод нь би зөвлөгөөг нь самууруулнаа гэж. 여기서 그 영은 마음으로 해석하시면 됩니다. Энэ дээр орчоо сүнс гэдгийг хэлээ. Одоо сэтгэл гэдгээр нь те сэтгэл бодол гэдгээр нь. 하나님께서 마음이 말하자면 마음이 하나가 안 되는 거예요. Өөрөөр хэлэх юм бол энэ дээр үгс судлахаар сэтгэлээрээ бид нэг биш байна гэсэн үг. Сэтгэл нь дотроо хуваагдана гэсэн үзэл бодол сэтгэл зүрхээр. 우리 가정도 마찬가지죠. 우리 가정도 우리 가족이 서로 마음이 하나가 안 되면 어떻게 됩니까? Бид нэр гэр бүл дотор ч том хаанчлал биш юм аа гэд гэр бүл дотор бодгож гэсэндээ сэтгэлээрээ нэгдэхгүй бол ямар болдог вэ? 마음이 하나가 안 되면 계속 문제가 생기는 겁니다. Тэгээд дотроо сэтгэлээрээ бид нэгдэхгүй болоод байвал үргэлж ингээ асуудлууд үүсч идэг. 고린도전서 1장을 보세요. 고린도전서 1장. Нэгдүгээр Коринт нэгдүгээр бүлэг болохоор 10절 누가 좀 읽어주시겠어요? нэгдүгээр Коринт нэгдүгээр бүлгийн 10-ыг та нэг уншиж өгөөрэй.
1-р 또 Коринт 1:10. 다른 분들 좀 읽어보십시오. За манайх уншч өөрөг нэг нь 고린도전서 1장 10절. Ах トゥ нараа та нар бүгд адил юм. Ярьж бас хоорондоо хагаралгүй байж харин адил бодол, адил шүүлт дор нягта нэгдэхийг бидний эзэн Есүс Христийн нэрээр би та нараас хүсэмжлэн гуяа. 네. Амен. 너희가 모두 같은 말을 해야 되지 않겠냐. 같은 말. Ингэсэнтэй та нар бүгдээрээ ижил зүйлийг ярих хэрэгтэй биш үү гэж сануулсан. 그리고 분열이 없이 같은 마음, 같은 뜻으로 합해야 된다. Тэгээ мөн үгсэлээр та нар бас ямар нэгэн хагарал хуваагдalgүйгээр ижлэхэн зорилготой ижлэхэн гэдэг зүйлийг бодох хэрэгтэй гэдэг хэлж өгсөн. 첫째가 뭐죠? 첫째가 뭡니까? Хамгийн ихнийх нь юу гэсэн бэлээ? 같은 마음. Хамгийн өдөрх нь нэг сэтгэлтэй. 두 번째는 Хоёр дахь нь болохоор 첫째가 같은 말. нэгдүгээр нь ижлэхэн нэг үг ижил зүйл ярих хэрэгтэй гэсэн. 두 번째 같은 마음. Хоёр дахь нь болохоор ижил нэг бодолтой байх хэрэгтэй гэсэн. 같은 뜻. Дараад нь ижлэхэн санаа зорилготой байх хэрэгтэй гэсэн. 이래야지 아주 단단해질 수 있는 겁니다. 견고해질 수 있는 겁니다. Тэгж байж бид нэр хүч байж чадна. 이게 서로 다 다른 사람들이 모여서 우리가 예배당에서 함께 하나님을 섬기잖아요. 교회가 하나님을 섬기잖아요. Бид нэр одоо нэг ижлэхэн одоо чуулганд цуглаад хамтдаа нэг бурханд үйлчлдэг тийм. 가정에서 남편과 아내가 말도 같고 마음도 같고 뜻도 같다. 그러면 좋은 가정이죠. Нэг гэр бүл дотор ч гэсэндээ эхнэр нөхөр хоёр үгний ижлэхэн, сэтгэлний ижлэхэн тий бас ингээ хүсэл зорилгын ижлэхэн байх юм бол тэр гэр бүл ямар байх вэ? 거기에 뭐가 필요한가요? 가정에서는 그게 뭐가 필요한가요? Гэр бүлд хамгийн чухал зүйл нь юу байдаг вэ? 어떻게 하면 그렇게 될 수 있나요? Бид нэр яавал тийм болж чадах вэ? 뭐 본드 가지고 붙일 수 있나요? 그렇게? Тэгээ бид нэр тэрийг ингээ авахын тулд одоо цавуугаар тий наалтан фандаар наадаг гэдэг шиг тий тийж бол болохгүй шүү дээ тий. 가정에서는 사랑이 필요하죠. 사랑으로 하나가 되는 거죠. Тэгээ гэр бүл дотор тэгж яаж тэгж нэг зүйлийг нэг болгож чаддаг гэхээр хайр байж байгаа зүйл нэг болдог. 사랑하면 다 해결돼요. Хайр байх үед асуудлууд ингэ шийдэгдэж эхэлдэг. 근데 교회는 어떤가요? 교회는 어떻게 해야 될까요? Тэгвэл чуулган яавал дээр вэ? 교회는 하나가 되려면 하나님의 은혜가 필요합니다. Чуулган харин нэг болохыг тулд яхаа эзэн бурхны нэгүүлсэл хэрэгтэй гэдэг. 은혜는 제철소의 그 용광로와 같아요. За тэгээд тэр 지철소리 그 쇠를 녹이는 공장의 거대한 그 용광로, 그 쇠를 녹이는 큰 그릇과 같아요. Тэгэхээр тэр одоо хайр гэдэг зүйл чинь одоо нэгүүлсэл гэдэг зүйл нь юу байдаг? Юу тэгжлэн байдаг гэхээр нэг юм одоо нам даралтын тоо гэж байдаг юм хүчтэй юм нэг гал гэдэг чинь нэг төмөр хайлуулдаг гал тэрэн шиг байдаг юм тийм байдаг. 그 속에 들어가면 다 녹아지는 거예요. Тэрэн дотор ингээ орсон юу ч гэсэн төмөр хүртэл хайлж байгаа юм бус бүх зүйл хайлна гэсэн үг шүү дээ тий. Хайлаад нэг болно. 자기가 다 없어져요. Тэгээд яг тэгжэн болдгоо тий. Би гэдэг үзэл байх болоод 자기가 없어지면 하나가 될 수 있어요. тэр ер нь бол би гэдэг үзэл байхгүй л болчих юм бол бүгд ингээ нэг болж болдог.
하나님의 은혜가 없으면 교회는 아주 시끄러운 곳이 됩니다. Тэгээ чуулган дээр эзэн бурхны ивэл нэгүүлсэл төсөл хэрэг байхгүй болчих юм бол чуулган үнэхээр их ингээд нөгөө хэрүүл тэмцэлтэй тий маш ингээд шуугантай ийм болно. 우리는 하나가 돼야 됩니다. 서로 사랑해야 됩니다. 그런 거 말할 필요도 없어요. Тэгээ тийм болохоор тохиолдол бид нар нэг болох хэрэгтэй, бие бинийгээ хайрлах хэрэгтэй гэж ярих ч ингээд одоо юу болдог. 교, Шалтгаангүй болдог. 교인들이 예배 시간에 다 은혜 받아보세요. Харин хүндэтгэлийн чуулганы үед хүн болгон нэгүүлсэл ивэл аваад үз. Аваад авахлаар юу болох вэ? 그럼 다 하나가 되는 거예요. Тэгэхэд яадаг лээрээ эсрэгээр бүгд ингэ нэг болж чаддаг. 목사를 존경해야 된다. 목사를 잘 받들어야 된다. 목사에게 잘 복종해야 된다. 그런 말 할 필요 없어요. Тэр хэрвээ тийм гэд бүгд ивэлийг аваад нэг болоод ирэхлээр яадаг лээрээ тэгэл та нар одоо авах чинь хүндлэх хэрэгтэй. Тэгээ авах чинь үгэн сонсох хэрэгтэй гэх юм ийм үгийг чинь хэлэх шаардлага болдог. 교인들이 다 은혜 받아보세요. Чуулганы итгэгчнэр бүгд ингэж ивэл аваад нэгүслэр дүүрээд ирэхлээр яадаг лээ. 목사를 존경합니다. Өөрөө ирэхгүй хийх зүйлсүүдээ хийгээд эхэлдэг. Алхах чинь хүндлээд, пастрын хүндлээд тий ингэж эхэлдэг. 그 목사를 두려워합니다. Бас пастраас эмээгээд ингэ эхэлдэг. 그 자동으로 돌아가는 거예요. Өөрөөр хэлэх юм бол бүх зүйл ингэ автоматар ингэ аяанда ингэ эргэж эхэлдэг. 우리가 하나님 두려워합니까? 두려워하지 않습니까? Бид нэр эзэн бурхныг өргөх хэрэгтэй л өргөхгүй л. 우리 하나님 왜 두려워하죠? Бид нэр эзэн бурхнаас эмэх яагаад эмэх хэрэгтэй төглөө? 여러분 생각해 보세요. 여러분 하나님 왜 두려워하십니까? Та ер нь эзэн бурхнаас яагаад эмээдэг юм бэ? 하나님을 사랑하기 때문에 하나님 두려워하는 거잖아요. Бид нэр яадаг лээрээ эзнээс нэгүүлслийг авах үед эзнийг хайрлах учраас эзнээс ингэ эмээдэг. 하나님 사랑하는 마음이 생기면 하나님 두려워하게 돼 있어요. Бид нэр эзнийг хайрлах сэтгэл ингээ төрөх үед автоматар эзнээс ингээ эмээж эхэлдэг. 하나님께서 그 이집트 사람들 그들에게 두려움을 가져다 주는 거예요. Тэгээ бурхан сая нэг хэллэг гарах гэсэн лээ. Бурхан Египтийн хүмүүст ихэд айцыг өгнө гэсэн тийм. 서로 분열되게 만드시는 거예요. Тэгээд тэрийг яслаар айцыг өгөөд хооронд хагаралдуулна гэж хэлсэн. 전쟁하지 않고 스스로 망합니다. Одоо энэ агуулгатай арах юм л Египтийн ард түмнүүд дайнгүйгээр хоорондоо өөрсдөө ингэ сүтгэж чадлаа гэж. 이집트 사람들이 3절 마지막에 보니까 우상들과 마술사들에게 가가지고 신접한 자들 영매들에게 가가지고 어떻게 하면 좋겠습니까? 물어본다는 거예요. Тэгээ энэ дээр Египтчүүд ясаллаар эхлээд хоорондоо сөргөлдөөд одоо хагаралтад эхэлж байгаа шүү дээ. Эзэн айц гэсэн сүрчээс ийм болсон гэсэн. Тэгэхээр тэд нар 3 эсвэл арах юм бол би зөвлөгөөг нь тэд Египтчүүд шүтэн дээр очиод хүслийн сүнс дээр очиод сүнс дуудагчд болон төрөгчнөр дээр очиод зөвлөлтөн гэж. Бид нэр яавал дээр вэ гэдэг зөвлөлт болно гэж хэлсэн Египтийг. 사람들에게 가가지고 어떻게 하면 좋겠습니까? 물어보는 거예요. Хүмүүс тэр очиод яавал дээр вэ гэдээ асууж байгаа яг ижлэх юм. 이 사람은 이렇게 해야 된다 그러고 저 사람은 저렇게 해야 된다 그러고 답이 나오지 않습니다. Тэгээ хүн дээр очих юм бол хүнээс бүтэн хариулт гарна гэж байдаггүй. Энэ хүн дээр очлоор ингэгээд тэр хүн дээр очлоор тэг гин. 무슨 문제가 생겼다. 물론 문제가 생기기 전에도 그렇지만 하나님께 엎드려야 돼요. Бид нар ямар нэгэн асуудал гарлаа гэхэд яах вэ? Эхний түрүүнд эхлээд эзнэр очиод өвдөг сүгдэх хэрэгтэй. 저 초원에 나가가지고 며칠 동안 집에 들어오지 말고 거기 나가서 하나님께 매달리고 기도하는 거예요. Эзэн бид нар тэг хөнгөө газар очиод магадгүй талд очиод ч юм уу те эзэн рүү хандаад ингэ залбирах хэрэгтэй. Гэртээ ирэхгүйгээ тэн чи хэд хонцсон ч хамаагүй те ингэ зуураа залбирах хэрэгтэй. 예수님께서도 광야에 나가서 40일 동안 기도하셨잖아요. Эзэн Есүс ч гэсэн тэр цөл рүү очиод 40 өдрийн турш ингэ залбирсан шүү дээ те.
그 초원에는 짐승들도 있고 그런데 위험한데. Тэгээ магадгүй тэр чинь сүүл юм чинь аратнууд ч гэсэн байгаа. Аюул бол байх нь тодорхой байсан. 성경에 어디 가서 기도할 때 짐승들을 조심해라 그런 말씀 있던가요? Тэгээ Библиэр авах юм бол тэг чи яшаа залбирах үедээ аратнаас болгоомжлоорой гэсэн агуулга байгааг харснууд байна. 예수님이 기도하시는데 짐승들이 가까이 왔다 그러셨어요. 성경에. Тэгээ Иесус залбирчих үед яадаг гэхээр Иесус залбирчих үед амтан аратнууд ч юм уу түн рүү ойрхон 9 талаар ингээд бас байгаа тийм. 저도 지난주에 산에 한 주간 산에 가서 기도하고 왔는데요. 짐승들 많이 있습니다, 산에. Тэгээ ууланд пастор ч гэсэн очиж залбирах үед амьд ч гэсэн угаасаа байдаг. 7 хоног ингээд залбираад ирэхэд ч гэсэн тийм. 짐승들이 사람을 해치는 경우는 거의 없어요. Тэгээ гэхдээ яг үнэндээ амьтад аратнууд ч юм уу тийм хүн рүү дайраад ингэж явах бол ер нь баг байдаггүй. 여러분 제가 죄송한 말씀인데 제가 올해 37년째 거의 매달 산에 기도하러 가요. Тэгээ одоо ингээд харах юм бол одоо энэ пасторын үед ч ойролцоогоор 37 жилтэй. Тэгээ жил болгон медаль хашин нэг. 매달. 37 дахь жилдээ сар бүр ингээд уул руу ч залбирахаар ингээд явж байгаа хүн байгаа даа гэх юм. 짐승들이 뭐 저를 공격하고 그런 거 없어요. 한 번도 없어요. Яг 37 жилийн турш сар болгон явхад амьд аратан гарч ирээл дайраад ингэжсэн тохиолдол юусоо байгаа. 그 산에 가면 무섭지 않냐고 물어보는 사람도 있어요. Хүмүүс тэгдэг нэг айдгүй мүү гэж асуудаг тохиолдол байдаг. 아니, 무서울 때도 있죠. Бид зэрэг айх тохиолдол гарах нь гарна л та. 걱정할 필요 하나도 없어요. Тэгээд тэр нь харах юм бол ингээд санаа зовоод ч юм тийх шалтгаан ерөөсөө байхгүй. 그 두려움을 이기려고 공포를 이기려고 할 필요 없어요. Айдсаа ингээд ялахын төлөө тийм ингээд айдсаа ялах гэдэг ингээд горолдоод ингэх шаардлага байхгүй. 그러니까 원래 무서운 거예요. 원래 두려운 거예요. Тэгээ угаасаа ер нь нэг тийм газар чинь ингээд айх тохиолдол гарах нь бодорхой. 그냥 인정하면 돼요. Тэгээ зүгээр нэг угаасаа айдс байлгүй явах те айдс төрлгүй явах те гэдэг хүлээн зөвшөөрөх болно. 문제 없습니다. Тэгээд болоо. Өөр асуудал байхгүй. 아니 여러분 초원에 가서 기도하는데 하나님께서 여러분 뭐 하나 죽게 내버려 주실 것 같아요? Таныг магадгүй тал руу очиж залбирах үед чинь бурхан таныг ингэ те өвүүлчих юм шиг байна уу? 괜히 걱정하지 마시고 가서 기도하고 하나님께 부르짖고 하나님께 매달리셔야 됩니다. Харин бид нэр энэ тентгийн янз бүрийн тийм бодлууд ч юм уу санаа зовоод баригдахаас илүүгээр баригдахгүйгээр зүгээр бид нэр очиод бурханд дуудаж бурханд руу хандан залбирдаг цагуудыг гаргадаг байх хэрэгтэй. 그래야 하나님이 능력을 주세요. Тэгжээж эзэн бурханаас ингэ хүч ингэ ирдэг. 모든 문제가 다 해결됩니다. Асуудлууд бүгд ингэ шийдэгддэг. Тэр 한번 해보세요. нэг удаа тэр үзээрэй. 다 해결돼요. бүгд ингэ шийдэгддэг. 사람들 쫓아다니면서 사람들에게 해결해 달라고 도와달라고 그러지 마세요. 하나님의 종이 왜 그러세요? Бурханы зарцсан мөртлөө те хүмүүс төр очиод ч юм уу туслаад өгөөч гээд ингээд тэгээд энийг шийдийг ингээд яваад авах ямар ч ингэ хэрэггүй байхгүй. 그러니까 이집트 사람들은 점점 더 어려워지는 거죠. Гэтэ Египтчүүд харин эсрэгээр тэгж явсанасаа болоод асуудлууд нь бүр ингэ улам хүндрээд байгааг ингээд л харж болно. 4절에 보니까 하나님께서 내가 이집트 사람들을 잔인한 군주의 손에 넘길 것이다 말씀하셨어요. Тэгээд дөрөвдүгээр жишлийг харах юм бол бас тэгсэн тий. Би Египтчүүдийг харгас эзэнт өгнө гэж хэлж байгаа. 아주 포악한 왕이 그들을 다스릴 것이다. Маш тогшин хаан тэднийг захирнаа гэж хэлсэн. 이 포악한 왕은 역사적으로 삼메티쿠스라고 하는
왕이에요. 삼메티쿠스. Саммедикус. 네. Тэгээ тэр одоо яг түүхэн дээр тэр хаан ингээд байсан гинэ. Тэр хааныг босгосон. Тэр хааны нэр бол Саммедикус гэдэг хаан байсан. 이런 무서운 왕이 등장해가지고 이집트 백성들을 아주 막 괴롭히는 거예요. Тэгээ тэр хаан яасан гэхээр одоо хаан ширээнд суугаад Египтийн ард түмнийг маш их дарамлж ирсэн гэж. 하나님께서 아주 못된 대통령을 세우셨다. 그럼 어떻게 되는 거죠? Эзэн бурхан магадгүй те бид жишээлх юм бол одоо цаг дээр ярих юм бол бурхан үнэхээр одоо найгуу те үнэхээр одоо хэцүү тийм ерөнхийлөгчийг босглоо гэж бодлоо. Тэгвэл бид нар яавал гэрв? 하나님께서 그 나라 백성들을 징계하시려고 그러시는 거예요. Өөрөө тэрний шалтгаан юу гэхээр бурхан тэр болохгүй одоо удирдагчийг босгоснороо тэр ард түмнийг шийдэх гэж байгаа гэсэн л. 아주 선하고 지혜로운 대통령이 세워졌다. Маш нөгөө талаараа маш зөвхт те маш ухаалаг удирдагчийг босгож ирнэ гэвэл 그러면 하나님께서 그 나라와 그 백성들을 축복해 주시려고 그러시는 거라는 거 알 수 있죠. тэрээр тийм хүнийг босгоно гэх юм бол тэр улсыг магадгүй тэр ард түмнийг бурхан өрөөхийг хүсэж байна гэсэн утга гэдэг бид бас мэдэх боломжтой шүү дээ. 5절에 보니까 물이 바다에서 마르고 강이 잦아들어 바싹 마르게 될 것이다 그러셨어요. Тэгээ энд одоо 19-ийн 5-ыг гарах юм бол гэсэн далайн ус нь ингээд ширгэнэ гэж хэлж. Тэгээ голын ус нь хатаад урс хуурай болно гэж хэлсэн. 하나님이 징계하시면 이 자연적으로도 재앙이 찾아와요. Тэгээ эзэн бурханы шийтгэл ирэх үед зөвхөн хүн дээр ирдэг биш тий. Байгаль дэлхийд зүртэл ингээд давхар ингээд дагаа шийтгэдэг. 예전에 우리 몽골도 겨울에 아주 너무 추워가지고 짐승들 많이 얼어 죽은 때가 있었죠. Тэгээ урд нь бас Монголд бас тийм байсан тий. Маш огцом гүйтрээд нүцүүд болоод маш олон малууд үхээд идэгсэн тий. 그것도 하나님께서 징계하시는 거예요. Нэг талаараа гарах юм бол тэр бас эзнээс ирж байгаа тий санаалга байгаа ба тий. 그러니까 그 물이 다 말라버리니까요. 그 물고기들이 다 죽잖아요. За тийм харах юм бол уснууд одоо жишээл энэ дээр харах ус бүгд ингээ хатна гэж шүү дээ. Тэгэх юм бол яах вэ? 6절에 보니까 강이 악취를 풍기고 이집트의 나일강의 물이 마르고 갈대와 골풀도 다 시들게 된다 이렇게 말씀하셨습니다. За тэгээ 6 гарах юм бол гэр ус нь хатчих юм бол юу болох вэ? Усны дотор амьдарч ирсэн бүх амьтад нь ингээд өвлөн гэсэн үг шүү дээ тий. Тэгээд энэ дээр 6 дээр юу болохоор гол мөрнүүд өмхирэн Египтийн сувгууд нарийнсан ширгэнэ зигээс холсон ч гэсэн ухаарна гэж хэлсэн. 갈대와 골풀은 그 당시에 이집트 사람들이 그 공장, 산업, 이 갈대나 골풀을 가지고 여러 가지 그 공장들, 산업이 많이 발달해 있었어요. Тэгээд тэр тухайн үед одоо энэ зигс хулсан шүү дээ тийм ээ. Энэ зигс хулсаар яадаг гэхээр одоо юугаар Египтчүүд энэгээр нөгөө одоо 8 арилжаа хийдэг, бас байшин барилга барьдаг. Тэгээд гол нөгөө нэг бизнес хийдэг гол юм их усүрнээс гэсэн үг байхгүй. 산업이 다 주저앉아 버리는 거예요. Гэтэ тэгэнгүүт яг үлээрээ эдгээр нь бүгд нь хатчихсан бол яах вэ гэхээр хүмүүс ингээд хийх юм болно гэсэн үг шүү дээ. 경제가 다 무너지는 거예요. Тэгэхээр чинь хэрвээ энэ хүмүүс хийх юм болохоор шин эдийн засгийн өдөрсөнд урамлалтанд орно гэсэн үг шүү дээ. 전쟁을 하지 않아도 하나님께서 얼마든지 나라 망하게 하실 수 있어요. Тэгээ эдийн засаг гэдэг зүйл унах юм бол аль хэдийн одоо ямар ч тохиолдолд гэсэн одоо тухайн улс одоо хөдөлгөгдөн гэсэн үг шүү дээ тий. Зэгсэлэн. 반대로 생각해 보세요. Бид нар эсрэгээр нь хэлэх болно гэх юм бол 하나님이 도와주시면 네, 얼마든지 우리가 사람들이 도와주지 않아도 우리가 얼마든지 잘 될 수 있는 겁니다.
하나님이 도와주신다고 하면 Хэрвээ одоо тэгвэл хэдлээ Египтийн энэ байдлыг эсрэгээр нь бодож үзэх юм бол буцаагаад бурхан тэднэр туслана гэж үзэх юм бол яах вэ? Бурхан хүснээр бүх зүйлийг цэцгэлүүлээд өргөөд явах боломжтой гэж хэлж 야, 저 사람은 참 좋겠다. байна. 저렇게 큰 교회에서 하나님 일도 하고 교인들도 많고 저 사람은 참 좋겠네. 그런 생각 해보신 적 있어요? 우리가요? 네. Та нар ер нь тэгж бодож ирсэн гэнэ. Одоо ингээл зарим хүнийг харахад хөө тэр хүн нэр үнэхээр мундаг юм аа. Гоё юм аа. Чуулган нь ч ямар гоё. Хүмүүс нь ч ямар их тий. Нөгөөс үнэхээр нэр ерөөлөг авч ингээ тэр хүн гэж ингээ бодож ирсэн тохиолдол байгаа юу? 그리고 부러워하시면 안 됩니다. Бид нэр тэгж одоо ямар ч гоё ингээд ингээ атаархах хэрэггүй. 하나님께서 여러분들과 함께 하시도록 그렇게 하셔야 됩니다. Харин бид нар бусдыг хараад тэхийн оронд эсрэгээр нь яг үлээрээ бурхан тантай хамт байх тэр нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Өнөөч. 7절에 나일강 옆 나일강 가장자리가 벌거숭이가 될 것이며 나일 강가에 심은 것이 다 마르고 나라가 사라질 것이다 말씀하셨어요. Тэгээд 7 дугаар ишлэгийг харах юм бол гэсэн нилийн эргийн нилийн аман дэх өвс ургамал хагалсан талбай бүгд хатаж хийсэн алга болно гэж хэлсэн. 그 이집트 사람들은 그 나일강이 생명줄이에요. Нийл мөрөн гэдэг бол Египтүүдийн хувьд л одоо амин усны гол ингэ судлана гэж ярьж болно. 나일강을 통해서 다 모든 산업이 다 발전하고 나일강 물 가지고 농사 짓고 나일강 가지고 다 먹고 사는 사람들입니다. 이집트 사람들은. Египт хүмүүс болохоор ч ерөөхдөө нийл мөрнөөс одоо нийл мөрөнтэй бүх талаараа холбоотой ийм хүмүүс байгаа байхгүй. Нийл мөрөнд байж тэндээс ингээд одоо улс зэгс авч ингээд одоо бизнесээ хийн одоо тариална идэж ундаална ийм газар байгаа. Нийл мөрөн бол тэдний хувьд бол гол судал нь байсан. 근데 그 이집트 사람들이 의지하는 그 나일강을 하나님이 말이 가시는 거예요. Тэгээ бурхан харин энэ нийл мөрнийг нь одоо хатаана гэж ингэ хэлсэн. 그냥 다 무너지는 거예요. Тэгэх юм бол нийл мөрөнд хатаана гэж байгаа болж энэ юу асуудал нөгөө талаар харах юм бол бүх талаар ингээд уналтанд оруулна гэсэн утга байна. 아들을 의지하면 하나님이 아들 무너뜨리십니다. Тэгээ бид нэр харах юм бол гэдэг биднээс нэг одоо зарим тохиолдолд ингэдэг буруу зүйл төвшүүлсэн тэрийг алдах тохиолдол байдаг. 딸을 의지하면 딸을 무너뜨리세요. Бид нэр өөрсдийнхөө хүүхдийг хүртэл заримдаа өөрөө мэдхгүй төшсөн явж байдаг. Тэднэрээр ингээд яагаад тэгэх юм бол эцэс нь яах вэ? Хүүдээ төшлөөд хүүдээ найдах юм бол бурхан хүүгийн зөвхөн охин төшөөд охиноо ингээд авах юм бол охины зөвхөн шүү дээ. 그 직장 의지하면 그 직장 망해요. Бид нэр ямар нэг байдлаар ажил ч юм уу ажилд найдаад ажилдаар бүх юм ингээд авах юм бол тэрийг нь ч гэсэн бурхан болоод авах боломжтой. 그 사람 나 때문에 그 사람 망하는 거예요. Өөрөөр хэлбэл надаас болоод миний буруу хандлагаас болоод тэр хүмүүсийг би ингээд сүтгэж юм гэсэн үг байна. 저 사람 왜 망했는가? Тэгвэл тэр хүн яагаад ингээд сүрж ингэлээ? 내가 하나님 의지해야 되는데 저 사람 의지하는 바람에 저 사람이 하나님의 징계로 망하는 거예요. Яг үндэ би бурхан руу хандаж бурханаар бахархаж бурханы дээдлэх ёстой байтал эсэргээр нь тийм өөр хин нэг ч юм уу дээдэлж өөр хин нэг тэнэр гангарч ингэж явж иж надаас болоод тэр хүнийг ингээд одоо бурханы шийтгэлээр төлөвлөж байгаа ажиллах юм байна. 남편 의지하면 남편 망하고 아내 의지하면 아내 망하고 그러는 겁니다. Эхнэрээ ч юм уу тийм нөхрөө ч гэсэндээ хүмүүс тэгдэг тийм өөрийн мэдлгүй төлөвлөдөг шийтгэлээр тэрийгэж мэддэг. 나일강을 의지했어요. Тэгээ Израиль Египтэд ясдаг нийл мөрөнд төшгөлж байсан тийм. Тэгмэд бурхан гэсэн нийл мөрнийг ингээд одоо бүр устгаж. 8절에 보니까 어부들이 슬퍼하며 탄식하게 될 것이다.
나일강에 낚시를 던지는 자가 다 그러할 것이고 물 위에 그물을 던지는 자들도 시들해질 것이다 그랬습니다. Тийм 8 дугаар ишлэгийг харах юм бол тэн дээр тэгсэн тийм усан дотор нөгөө одоо нийл мөрөн алга болох үед яах вэ? Усан дотор тор тавьдаг гэсэн бүгд ингээд гутарнаа гэж хэлсэн загасчд хасайлж бүрэнд дэгээ хайсад бүгд гашууднаа гэдэг хэлж байна. 배를 짜는 사람들 9절에 무명을 짜는 사람들이 부끄러워하게 될 것이고 이집트의 기초들이 부서지고 모든 품꾼들이 마음에 상심할 것이다 말씀하셨습니다. Яг 9:10-ыг харах юм бол майланг боловсруулдаг хүмүүс нарийн зотон нэхэгчд ч цөхөрнөө багнууд нь нэцлэгдэн хөлсний бүх ажилчин сэтгэлээр уннаа гэж. 하나님께서 징계하시면 그 해결이 안 돼요. Тэгээ бурхан нэгэнд ингэ шийтгэнэ тэгээ тэднэр цахилгаан савааг ингэ явуулнаа гэх юм бол тэр ингэ ямар ч арга байх, болтрох арга байх. 달려 나가야 돼요. 여기 있으면 안 돼. Тэгээ бид нар ингэж яах гэхээр бушуур шиг гарах хэрэгтэй. Байгаа гэж болохгүй. 저 초원으로 가는 거예요. Тэгээ хаашаа гарах вэ? Бид нэр тэр тал руу гарч ингэ залбирах хэрэгтэй. Залбирал руу гарах хэрэгтэй гэсэн. 며칠 동안 거기 가서 기도하고 집에 들어오지 말고 하나님께 매달리고 하나님께 부르짖어야 돼요. Хэдэн өдөр ч хамаагүй тий. Одоо очиод тэнцээ залбирч эзнэрөө ингэ хандах хэрэгтэй. 하나님께 가서 해결을 받아야지. 여기서는 해결이 안 돼요. Тэгээ тийм учраас яах вэ гэхээр тэр одоо шийдвэр гол гарцыг бид нэр хайхын тулд хурдан гарах хэрэгтэй. Суугаад байж болохгүй. Суугаад хүмүүсийг үлээгээд энэ явах бол тэр явах бол гэд ингэж байж болохгүй. хурдан гараад очиж залбирал бухнаас хайх хэрэгтэй. 오늘 여기 한국에는 산이 많습니다. Солонгос болохоор уул ихтэй. 여기는 산이 70%가 산이에요. Солонгосын бараг 70% орчим хувь нь уул байгаа. 여기 목사들이 무슨 일이 생기면 산으로 가는 거예요. Тэгээ пасторууд яадаг гэхээр ямар нэгэн асуудал гарах юм бол уул руу явцдаг шүү дээ. 산에 안 가고 교회에서 기도해도 된다. 그럴 수도 있죠. 그럴 수도 있어요. 네. Тэгээ нөгөө талаараа заавал уул руу явахгүй тий. Чуулган дээрээ суугаад ингэ залбирчаас болно шүү дээ тий. 야, 산에 가지 말고 초원에 가지 말고 여기서나 기도 잘해라. 그런 분도 있어요. Гэтэ зарим хүмүүс тийж байдаг. За зүгээр заавал тийж тал руу гарахгүй, заавал тийж уул руу гарахгүй зүгээр чуулган дээр залбираа гэдэг хүмүүс ч байгаа. 그래도 산에 가서 받을 은혜가 따로 있고 초원에 가서 받을 은혜가 또 따로 있는 겁니다. Гэтэ хаад ингэ харах юм бол одоо юу тал руу очиод залбирах үед өгөгддөг ивэл уул руу очиод залбирах үед өгөгддөг ивэл гэдэг тустай өөр байдаг юм шиг байна. 내가 초원에 가서 기도하면 사람들이 나 미친 사람이라 그러지 않을까? 걱정하지 마세요. Тал руу очиод залбирах үед ч юм уу те хүмүүс юу одоо галзуурсан гэж харж магадгүй. 너 다른 사람들은 안 그러는데 너는 왜 초원에 가서 기도하냐? Тэгээ бас юу гэхээр бус хүмүүс бүгдээрээ заавал ийшээ одоо уул тэгэхээр тал руу гарахгүй л шүү дээ. Чи яагаад заавал гарчих юм бэ гэж магадгүй. 예수님도 광야 가서 기도하셨잖아요. Тэгээ эзэн Иесус яасан бэлэр бас тэгсэн тийм цайд очсон залбирсан байгаа тийм. 엘리야도 산에 가서 기도하고 Елия ч гэсэн бас ууланд очиж залбирч байсан. 사도 바울은 저 강가에 가서 기도하고 За ил Паул бас яасан бэлээ. Гол руу очиж залбирч байсан тийм. Гол дээргээд. 사람들이 뭐 무슨 말을 하든 신경 쓸 필요 없어요. Тэгээ хэн юу гэх нь ерөөсө хамаа авахгүй. 하나님께 가서 해결 받으시길 바랍니다. Хамгийн гол нь эзэн рүү очиод тийм гарцыг олох чухал. 기도하시자고요. Хамтдаа залбирцгаая. 거룩하신 하나님 은혜와 사랑을 감사합니다. Харин эзэн минь таны хайр болон таны нэгүүлсэн төлөө танд талархъя. 하나님으로 말미암아 잘 되는 저희가 되게 해주시옵소서. Эзэн минь бид танаар дамжуулаад тантай хамт байснараа
аливаа зүйлийг сайн шийддэг зөвөр бас олдог хүмүүсээ хавд туслаач. 진리의 말씀을 잘 깨닫는 저희가 또한 되게 해주시옵소서. Миний үнний үгийг бид нэр зөвөр ойлгож, угаардаг хүмүүс байлгаж өгөөч. 감사드리며 예수님의 이름으로 기도드립니다. Ингээд талархал өргөе. Эзэн Иесусийн нэрээр залбирлаа. 아멘. 자, 아멘. 네. 아멘. 자, 저기 남 목사. 네.